урилга нэвтрүүлэг маань эхлээд 8-9 сар болж ах шиг байна. Тэгэхээр аль хэдийн бас хүмүүс 7 хоног бүрийн орой, даваа гараг бүрийн орой одоо ямархуу зочин орох болоо гэж хүлээдэг. Тэгэж одоо хүлээлттэй болчихсон байна. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн бид өөрсдийнхөө зочныг бүгдээрийн өөрчилсөн, бэлдсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр оройны зочин хинээс эхлэх бол? Би эхлэмээрээ. За өнгөрөл. Яагаад тэгэхээр хүсэл мөрөөдлийн тухай, их гой хүсэл сонирхлын тухай сэдвээр ярилцах 2-2 залуу бий урьдсан байгаа. Тэгээ сонирхол нь тэднийг нөхөрлүүлсэн. Ингээд инх тайван пүрв дорч хориогоо энд зочныхоо судалд өрье. За инх пүрв дорч. Дөрөв урилга нэвтрүүлэг анхны зочид байна. Сайн байна уу? За шинэ ламгийн мэд. За сайн байна уу? За урилгыг хүлээн авсан баярлалаа. За зөв байна уу? За юугаараа нөхөрсөн хоёр вэ? Нөхрөлсөн гээл. Тий, их гоё нөхөрлөл эднийг холбоод одоо бараг 7 жил болчихж байгаа тийм ээ. Тэгээд дээрэс нь бид бас нэг юмд их баяртай байдаг шүү дээ. Зочид маань ингээд их гоё шин сонин зүйлтэй ирэхээр үзэж харуулах юмтай байхаараа нэвтрүүлэг маань илүү баялаг байдаг. Тэгэхээр манай урлагийн тайз гэж бидний нэрийддэг тэр их гоё хэсэгт үзэгчд маань дуран аваануудыг харах байхаа гэж бодож байна л да. Энэ дуран аваануудыг хараад эдгээр чухам юу вэ? Ямар сонирхол юм бэ гэдгийг бараг тааж эхлэх болов гэж бодод байна л да. Анчид юм аа. Зоргч гэхээр арай биш. Зоргч арай биш. Юу ээж болох вэ гэдгийг л одоо бүгд ярилцаж эхлэе. Энэ бол мэдээж одоо орон судлал тийм ээ их гоё. Хүний амьдрал өөрөө сэтгэл ханамжтай байх тийм ээ. Урам зоригтой амьдрах, сайхан амьдрах гэдэг тийм зүйл байгаа юм л да. Тэгэхээр тэр сэтгэл ханамж гэдэг юм уу амьдралын дээр амтыг мэдрэх гэдэг тэр хоолндын хүн юу юунаас авдаг юм бэ гэдгийг л бид нар бодож үзэж байгаа. Тэгээ залуу хүмүүс ялангуяа бид нар илүү сонирхолтой амьдрах хэрэгтэй. Тэр утгаараа бид нар бол энэ одоо сонирхлын нэг төрлийг сонгоод нөхөрлөөд хоббигоороо нөхөрлөөд олон жил болж байгаа юм л да. Тэгээд энэ маань мэдээж маш олон зорилготой боловч хамгийн энгийндээ бол бидний өдөр тутмын бодол санаж байгаа мэдрэмж, харах өнцөг, цар бодол энэ бүгдийг маань тэлж өгдөг нэлээд онцлогтой тийм хобби байгаа юм. Тэгэхээр биднес нэг дэлхий дээр амьдарч байна. Хоёрдугаарт бол бидний байгаа орон зай өөрөө маш жижигхэн тий. Тийм учраас энэ одоо орон гэдэг бол их сонирхолтой хобби юм байна. Өнөөдөр биднес нэг 30 настай гэж яхад яг үндэ зарим одоо гаригийн эсвэл галактикийн өөрийнх нь үүсэл нь өөрөө 300 одоо сая гэрлийн жил байдаг ч юм уу тий. Бидний төсөөлөхгүй тийм орон зай юм л да. Тэр утгаараа бодол санаа байгаа одоо байдлын маань өргөн одоо болгож өгдөг нэг тийм сонирхолтой хобби. Анх бид нар яг сар дурандаа их төгрөгийн хүртэл ингээл танилцаал ингээд 7 жил болсон байна л да. Тэрнээс хойш бид нар хамтдаа олон цаг хугацааг олон сайхан дурсамжийг өнгөрөөсөн байна. Одоо орон судлаач маань эхлэхүүрийн урд яаж танилцсан вэ? Ямар мэрэгчлээ? Их тайван ахыгаа чи өөрөө олсон юм уу? Их тайван чамаг олсон юм уу? Би бол одоо хөдөөний малчаан гаралтай хөдөө амьдарч мал малж өссөн. Тэгээд мал малж байгаад хөдөө бол Монголын тэнгэр сайхан цэлмэг тэнгэрт нь одоо түгцсэн гоё ээж тий. Хүн байгаа хүүхд болгон багасаа тэр бүхнийг хараад одооны талаар сайхан мэдрэмж өөрийн гэсэн төсөөлөл төлсөн байдаг. Одоо дээрээ би яг физикийн чиглэлээр сураад бас өөрийн гэсэн одоо орны дурын эдийн нэг залуутай танилцаад анх бол ийм одоо орны дурын эдийн залуус ийм клуб гэж хамтдаа байгуулаад ажиллаж байсан юм. Үгүй манад ч бас одоо орны дуран өөртөө хийдэг юм уу? Энэ бидний одоо өнөөдөр авчирсан дурангууд замын бол хийсэн. Тийм үү? Угаасаа одоо тийш дуран аваад сонирх байх мөн одоо хоёр залуугийн маныг пүрв дорж юм нэрээр нэрлэгцээ Пүүжэ гэж дуран байгаа тийм ээ. Пүүжэг өнөөдөр ихтэй авчираа өгсөн. Яагаад гэлээ? Хол арай овер хэмжээ томтой. Тэгээ авчираа. Яг нэрийн нэрээр дурангаа нэрлэж байгаа юм уу те? Би нэрлээ хүмүүс нөгөө хийгээд тэгээд олон дураа байгаад бол сүүлдээ айны ялахын тулд Ани пүүжэгээ нэрлэж. Одоо чи бас пүүжэгээд брэнд дурамж гарах юм билүү тийм ээ? Одоо тэнд байгаа дурангууд дотор жишээлбэл эдний хамгийн анхны бүтээл төгөлдөр гэдэг нэртэй дуран байгаа. Ямар нэгэн байдлаар хүн сонирхолтой амьдрахад шаардлагатай зүйлсийг хүн янз бүрийн арга замаар бүтээж болно л да. Энэ бол зүгээр муу усны PVC хоолойгоор хийсэн дуран. Хамгийн анхны дуран. Зүгээр сангийн хоолойгоор уу? Тий, сангийн хоолойгоор хийсэн. Тийм биш тий. Нэр нь болохоор төгөлдөр. Яагаад бид нэр төгөлдөр гэж нэрлсэн гэхээр одоо Монголын орчин үеийн анхны мэрэгжлийн одоо орнд болох гэж байгаа залуу Америкт Аризонад сурдаг. Тэр залуу бол энэ дуранг одоо 10 жилийн өмнө өөрөө өгсөж хийжсэн. Тэр залуу төгөлдөр гэдэг учраас төгөлдөр гэж төгөлдөр гэж нэрлсэн. Хэрвээ хүсэх юм бол хүн жоохон зүйлээр хүсэл мөрөөдлөө биелүүлэх гой зүйлийг хийж болно гэдэг энэ дуран бол харуулдаг.
Тэгээ бид нэр Star Pass их болгонд энэ дуран аваачаад хүмүүст одоо харуултаа. Одоо магадгүй Монголын хамгийн олон сонирхогч хүмүүсээ харж үзсэн дуран энэч байж магадгүй. Яг энэ дурангууд өөрсдийнхөө нөгөө объектоо өсгөж байгаа одоо юу гэдгийг те өсгөлтөөсөө хамаарат янз бүр байгаа юм. За эднэрт ч 102-ийн өсгөлттэй ч юм уу те 102 дахин өсгөлттэй энэ тэгээд нөгөө диаметраас нь хамаарна бас те одоо энэ дотор байгаа одоо офтгийнх нь өөрийнх нь өвчин чадлаас хамаарна. За энэ бол нэг 70 мм-ийн 55 мм объектив линзтэй буюу хэрвээ энийг хэмжээнд томрох тусмал илүү сайн болно. Бид нэр одноос ирж байгаа гэрлээ сайн цуглуулна. Түүний талаар ихийг харж байгаа. За энэ тэгэхээр хамгийн том дуран байгаа юм чи энэ бол хамгийн хүчтэй гэсэн үг үү? Бас яг тийж дуран хийж болгоо байгаа. өөрөөр хэлбэл онцлогтой тийм. Өөрийн ажиллах зарчимтай. Жишээлбэл ингэ тайлбарлаа энэ ямар тэр ямар ялгаанууд нь юундаа Гүний дуран. Энэ дуран болохоор refractor гэх системийн дуран байгаа. Хугалагч толтой шууд гэрэл нь орж ирээд энэ линзнээс ингээ шууд эндээ хардаг. За энэ нь болохоор арай өөр категорийн Schmidt категорийн дуран. Гэрэл нь энэгээр орж ирлээ. Энэ дээр аваад одоо энэ голын нэг энэ хэсэг байгааз яг энэ дээр төл энэ дээрээс ойдог буюу энэ уртын 3 дахин нуглаад багсгаад өгсөн орон хэмжээний бол баг. Анх бол мэдээж дуран яг одоо байдаггүй үед бол бид нэр яг иймэрхүү маягаар хийжсэн дуран тэрний нэг нь пүүжээ гэдэг юм уу төгөлдөр байхгүй. Одоо орчин үед бол мэдээж бас хоббигоо жоохон хөгжүүлээд илүү одоо алдаа багтаа тий. Тэгээд технологи илүү хөгжсөн тийм юм зүйлсийг бид нар бас боломжоор сонирхоод авч байгаа нь одоо энэ дурангууд. Энэ бол Silestron гэдэг дэлхийн одоо хамгийн алдартай дуран хийдэг юм компани дуран байгаа юм л та. Тэгээ энэ хоббигоороо бас олон хүмүүс энийг түгээе гэдэг зорилгоор пүүжээ маань бас энэ дурангуудыг одоо аль биесийн эрхийг аваад оруулж ирээд хүмүүст бас хүргэж байгаа. Тэр жишээ нь яг л ангийн дуран шиг харагдаад байх юм тийм ээ. Тэр бол ангийн дуран. Гэхдээ зориулт нь өөрөө бас од харах зориулттай хийцэн. Тэгэхээр бид нэр одоо жишээ нь одоо орны дуран авлаа гэхэд зөвхөн од харах сонирхолтой байдвал зарим хүмүүс тэрийг өөр юмд ашиглах сонирхол байдаг. Энэ дурангуудаар биднээс юу харж болох вэ гэдэг чинь хамгийн сонирхолтой. Тэр талаар бүгд од харж болно. Гэхдээ тэнгэрт байгаа гялцж байгаа цэг бүхэн од биш. Түүний цаана галактик, оддын аймаг, гариг гэд өчнөө олон зүйл байгаа болохоор тэр бүхэн зөвөрсөн өөрийн гэсэн онцлогтой дурангууд байдаг. Тэгээ одоо жишээ нь манай энэ төгөлдөр гэдэг энэ дуран болохоор refractor буюу Навны аймгийн гаригууд тийг одоо илүү сайн харах боломжтой. Одоо санчрын бүслөө гэдэг юм уу бахас одын дөрөв дагуу дээр нь байдаг үйл харах боломжтой. Дээр нь одоо солирын бороо, солирын тэр дэлбэс үед тиймэрхүү юмнуудыг бас харах боломжтой. Яг энэ зураг гэхэд бол одоо манай төгөлдрийн авсан зурагнууд байгаа. Төгөлдөр гэдэг байгаа залуу одоо тэр анхны дурангийн эзэн маань өөрөө одоо Америкийн Аризонад сурж байгаа гэсэн үү? Яг энэ одоороо судлаачулж ирэх үү? Америкийн Аризона мужийн Tucson гэдэг хамгийн захад одоо зүүн захад байдаг нэг тийм хот байдаг. Тэгээ Tucson их сонирхолтой хотолтой хар гаргийнхан байдаг гэж итгэдэг тийм хот байхгүй юу? Тэгээд хэрэг Tucsonд очих юм бол Tucson-ы ингээд башингуудын хан дээр юм дандаа хар гаргийн тийм ингээд нөгөө сансрын хөлгийн дүслэл ч юм уу тийм айгүйх ингээд зурцсан. Тэгээд 80-ад оны сүүлээр бол тэн дээр бол хар гаргийн одоо хөлөг буусан гэж та хүмүүс ярьдаг тийм сонирхолтой төвхтэй. Одоо энэ зураг жишээ нь ямар үзэгдэл юм бэ? Одоо манай галактикийн төвөн нь ийм байна гэсэн. Галактик гэдэг чинь одоо үндсэндээ оддын аймаг гэсэн үг шүү дээ. Тийм байна. Үндсэнд сонирхолтой. Энийг бол би од гэж эзэж харахгүй л. Тэгэхээр ерөнхийдөө манай нарны аймаг буюу бидний одоо нэрлэлдгээр галактик шиг одоо тийм галактик бол асар олон бий л дээ ер нь тоо хэмжээгөө. Та нар тэгээд одоо олоод харцгаар бөө баяр хур болт юм билээ шүү дээ. Эврика гэдэг шиг тийм ээ. Тэгээд их гоё тэр догтлоод баярлдаг юм билээ. Сая жишээлбэл тань ярьсан бууд гаргийг харсан энэ бол бас их гоё олзуурхмаар гэжсэн тийм ээ. Өөр ямар гоё гоё зүйлүүдийг олж харсан бэ тийм. Сонирхолтой юм байдаг л та. Бид нар одоо шилбэл янз бүрийн ордуудыг ярьдаг те. Тийм одны орд гэдэг юм уу те. Гэтэл яг бодит байдал дээр тэр одны ордууд чинь хоорондоо ямар нэгэн пиц гэдэг юм уу ямар нэгэн тийм хоорондоо хамааралгүй тийм ордууд л та ер нь бол нэг чиглэлд байж байгаа болохоор бид нар тэрийг одоо юу гэдэг нь нэг одны аймаг гэдээ харагдж байгаа өнцгийнхаа дагуу хэлбэр дүрсээр л нэрлэдэг байгаа болохоос хоорондоо асар олон зайтай, хол зайтай тий харьяалын хувьд ямар нэгэн тийм хамаарал шинжгүй байхгүй. Сонирхоно гэдэг бол цаанаа юуг илэрхийлдэг вэ гэхээр хүний яг тэр нэг хар гонцгийг л
хэлж байгаа л тийм л утга байгаа орон зайн баримжаа жишээлбэл ингээл хязгааргүй гоё болж эхэлдэг тий. Тэлээ том. Жишээлбэл энэний артлалд нэг тийм гоё үг байгаа юм л да энэ relatively speaking you are not that old гэж байгаа. Тэ өөрөөр юу гэсэн үг гэхээр хэрвээ эднэртэй харьцуулах юм бол бид нар бол тийм өгшин бишэл гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр хүний насны хэм хэмжээний тухай ч юм уу хүн ямар нэгэн байдлаар өөртөө ингээд нэг хязгаараа тавьж болно шүү дээ. Нас байдаг юм уу одоо юу гэдэг юм те. Physical тийм хязгааруудыг тавихад бол тийм байхгүй шүү л гэж байгаа. Ер нь санаа нь бол те. Та өөрөө ямар мэргэжилтэй вэ? Би өөрөө эрчим хүчний автоматик инженер мэргэжтэй, электроник автоматик инженер мэргэжтэй байна л те. Пүүжин маань бол физикийн инженер те. Физик бас электроникийн мэргэжилтэй. Бас яг энэ клуб маань байдаг. Бидний клубыг ерөнхийдөө АСМ гэж нэрлэдэг. Одооны сонирхчдын клуб гэдэг нэртэй. Тэгээд тэрэнд маань бас олон залуучууд бий л дээ. Бид хоёр зүгээр төлөөлөлөд ярьж болохоос биш. Өөр илүү нарийн маш одоо мэрэгчсэн сайн сонирхолтой өрнөөр хөрөмжтэй тийм инженер залуучууд зөндөө байгаа. Тэгээд сүүлийн үедэд ялангуяа шинжлэх ухааны технологийн салбарт бол нэлээд залуучууд сураад, гадагшин бас сураад, босроод ирж байгаа учраас боломжтой л гэж харж байгаа. Одоо бол надад хэд Монголд хамгийн олон одоо орны дуран байдаг. Миний дурангууд төгөлдрийн дурангууд хийсэн. Тэгэхээр хүмүүс бас надад бас их холбогдно л та. Тэгэхээр би яг юу гэж бодвол тэр хүнд би яаж гоёод харуулах вэ гэж бодоод тэрний талд аюул сайн төлөвлөх хэрэгтэй. Тэнгэрээ харах хэрэгтэй, цагаагаа харах хэрэгтэй. Дээр нь яг харах гэж байгаа зүйлсүүд чи бид нартай харьцангуй маш хол байдаг учраас тийм харах бас гоё юмнууд бол цөөхөн. Гэхдээ тэр цөөхөн дотор бид яг тэр үеийг олоод харуулж чадах юм бол бас тэр хүнд хамгийн гоё сэтгэлээ төрүүлнэ. Ер нь сансарт нисхийг хүсдэггүй. Одоо мэдээж од харддаг юм чи улам л хүний нэг шуналчин хязгааргүй гэдэг шиг л улам ойртохыг л хүсдэг байх л та. Жаагүй мэн. Нисэд гэж хүсдэг. Одоо ингээл гадна Америкийн NASA гэдэг чи өөр дээр том судалгааны төвтэй байнга л сансарлаг хүлгэн тэр хөрөж идэг. Тэдний нисгчдийн талаар кино бичлэгүүдийг үздэг. Яг тэр үед л өөр юм гэсэн айгуу гоё тийм нэг урам зориг авч хийж байгаа юмаа бас гоё юм биш үү гэл итгэл төгслөө байдаг шин. Хамгийн олон дурантай гэж тийм ээ. Нийт хичнээн дуран байна. Одоо нэг 20 дуран байна да том жижиг нэлсэн. Тэг хаана татах гэртээ юу? Гэртээ. Тэгэл энэ тэнд хадгалаад хүмүүс ч бас их гууж авч явна. Тэгэл би бол аль болох нөгөө энэ шинжилгээ бас хөгжүүлэх гэж байгаа учраас хүмүүс гуйх юм бол өгч явуулаад тэгэл алдаас ноцтаал тим хараараа гэд өөрөө хажууд нь байгаа юм шиг санаа зовцсон л тэгэл үйж идэв шин. Би нэг ярьжсэн шиг санаж байна л да. Нөгөө болж игэл дээшээ од харж байгаарэ гэж. Яагаад гэвэл од руу дээшээ тэнгэр рүү харах тусам нөгөө тэнгэрлэг монголчууд гэж ярьдаг. За тийм уялдаа холбоо бас байж болох. Нөгөө талаасаа од хардаг тэр хүүхэд нас хичнээн мөрөөдмтгий байдаг үлээ тийм ээ. Гэтэл бид нар яг нуулгүй хэлэхэд тэнгэр рүү од харахгүй хэр удаж байна хаахаа. Одоо энэ бол бараг л удаж шүү дээ. Утаатай Улаанбаатартай харах. Од л харуулж шүү дээ. Тий. Одоо чинь өвлийн уйлралд харах уу? Улаанбаатарт бол ер нь харах боломжгүй бах те 100 цагт яад юм бол. Одоо чинь өвөл гардаг однууд 100 гардаг однууд гэж байгаа. Бас тустай. Бас тустай. Тэгэхээр одоо дэлхийн эргэж байгаа учраас тийм. Тэр өвөл хараад бас нэг гоё юм байдаг нь юу дэлхийн халуун биш. Тийм учраас агаар сэрэг однууд бүр илүү гоё ингэ гялцаал. Өвлөө тэгдэг баха. Ер нь боддоор харахад ч гэсэн тийм байдаг тий. Харцангуй нөгөө агарын чигшил ер нь багасаад тэгээ сэрэг болсон байдаг л та. Тийм учраас илүү тод харагддаг гэж байгаа. Гэхдээ өвөл яг хүндрэлтэй тал нь хөтөн байдаг. Гэхдээ яг бид нар тэгэл пүүжээр тэрийг ярьж сайхан бас юу юуг хөлдөөсөн гэлээ. Хийж хамаагүй. Тэгэхэд нэг хайрлсан. Харж байхдаа ингээл ертөнцөөс тасарчгаа. Дунд л явж байгаа. Бүгдийг анзаарахгүй тасарчдаг баг тий. Юу тэгэл мэддэхгүй байж час хийгээд явчихсан шүү дээ. Одоо энэ чинь ингээд одоо адаглал тохируулгыг байн хийн штэ. Ялангуяа автомат удирдлагатай одоо энэ сүүлийн дурангууд бол гайгүй. Нөгөө харах цэгээ өгчөж байгаа учраас өөрөө нөгөө байршлан тодорхой болсон. Тэгээ нөгөө хэмжигдэхүүнээ өөрөө ойлгож байгаа учраас хурдаа тохируулаад нөгөө объектоо ингээ програмаараа удирдаа явчихна. Тэгэхгүй бол байн гараар тохируулах. Ягаад тэгэхээр нөгөө дэлхий эргэж байгаа. Тэрнээс болоод нөгөө цэг чинь объектоос маань төлөвлөлөөс маань гараа явчихна. Тэгэхээр байн ингээ тохируулж байна. Тийм учраас дарах одоо гараа хайруулах тохиол байдаг л та. Гариг иргэсийн хязгааргүй орон зайд мэдээж бас судлагдаагүй олон зүйл байгаа тийм ээ. Тэгэхээр та нар өөрсдөө бас нүдэндээ итгэхгүйгээр яг юу вэ гэдгийг бас таамаглаж боломгүй тийм зүйлийг ер нь харж ирсэн үү? Яг гоо бидний сонирхчийн төвшөнд бол харцсангой тийм зүйл байхгүй л да. Ягаад тэгэхээр бүгдийг мэддэг. Бид нэг хүмүүсийн судалсан зүйл дээр л копидэж тэ илүү өөрийнхөө сонирхож харж байгаа. Гэтэл яг мэрэгжлийн тэрийг одоо судлаад яг тэрний араас одоо бүх амьдралаа насаа тэ
зориулж явж байгаа хүмүүс маань одоо маш олон байгаа шүү дээ. Тэгэхээр эдгээр маань нөгөө энэ цагийн баримжаа маш чухал гэдэг нь шүү дээ, цаг хугацааны баримжаа. Тэгээд үнэхээр нэвтрүүлэгтээ зориулаад нөгөө од гарига яг дурандаж үзье, дурандаж хармаар санагдаад тэгээд явъя гэсэн чинь жишээлбэл хэрэгс сартаа өдөр бол боломжгүй болоо тийм ээ. Тэгээд хойшлогдсон гэлээ гэтээ бид нэр явж чадсан. Тэгэхээр тэр сурвалжлагыг хамтдаа сонирхоод тэгээд эргээд яриагаа үргэлжлүүлээд хөө. За тэгээ. Яг одоо дөрөв урилга нэвтрүүлэгтэй хамт байгаа үзэгчид маань гайхчихж магадгүй. Дөрөв урилгын үед анх удаа шөнийн сурвалжлага хийхээр бид бүр зорж ирсэн байна. Улаанбаатар хотоос 40 гаруй километрийн альсад Улаанбаатар хотод яг одоо 23 цаг болцсон байна. Тэгэд бид од дурандагч залуусыг айрын энэ удаагийн зочинд энэ удаагийн нэвтрүүлэгтээ зочноор өрсөн шүү дээ. Тэгэхээр тэд нартайгаа уулзахын тулд яг үнэхээр тэр од дурандаж байгаа тэр үйл явцыг газар дээрээс нөцөлөхөр ирсэн маань юм аа. Ингээд студид бидэнтэй ярилцж ирсэн их тайван Прүдэрч хоёр маань яг одоо энэ дуран авааныхаа хажууд байж байна. Бид нар энэ орой сая одоо Пүүжигийн танилцуулснаар тийм ээ Бархас бад, Марлын манцар, Сүүн зам, тэгээ галактик гэд бас бус юмнуудыг харах гэж одоо ирсэн байгаа. Тэгээд үнэхээр хүйтэн байдаг юм байна. Одоо баг хэдэн градус байна вэ? Хасах 30 гаруй байгаа хаа. Тий 31. Тэгэхээр энэ өвлийн цагт од дурандах тохиолдол хэр олон байдгийг ерөөсөө улирал хамаарахгүй явдггүй. Өвлийн цагт од дурандах бол жоохон хэцүүлтэй гадаа Монгол их хитрхи хүүтэн, тоног төхөөрөмж, савцах аюултай. Тэгэхээр бид нар бол өвөл бол нэг хавдгүй, харин 100 бол илүү дэлгэр сайхан байдаг болохоор 100 илүү хавдаг. Нөгөө хэлэхэд би үнэндээ нэг хайхтар бэлтгэл муутай гэдгийг харагдчихээн л да. Тэгээ ягаад чи ирлээ, буула, харчна гэж бодсон. Гэтэл үнэхээр их тэсгэм хүйтэн байна. Өнөөдөр чи одоо яг 4-9 эхэлсэн байгаа тийм ээ. Тэгээд энэ дуран аваагаа байрлуулах, зоох, тэгээд тэр одоо яг харах, фокусаа тохируулах гэдэргээд маш их бэлтгэл ажил байдаг юм байна. Ер нь гоё л та одоо манай дэлхийн ертөнц хэрэг юм блэ те. Тэр бүх гариг ирэхээс одоо хэмжээлшгүй одоо тэр зүйлүүдийг танин мэдэх нь маш одоо гоё байдаг. За намайг Инх Бат гэдэг. Тэгээд би ерөнхийдөө бол зураг авах сонирхолтой. За энэ багасаа их бас од эмээ өвөгийн дуран барайл их хардаг байсан юм аа. Тэгээд одоо ер нь бол тэр сонирхлоо хоббигоо ингээд хэрэгжүүлээд ингээд нэг юм хөл аваад тэрэн дээр өөрийнхөө аппарат дураг зоож ягаад ингээд зураг авч үзэж байгаа маа. Тэгээд ерөнхийдөө бол эхний үед бол өргөн өнцгөр тий авч болох зургнуудыг бүгдийг авч үзэх гээл үзчихэл байна. Одоо адаг чуулганы галактик Марлын манцар энэ төр гэл өнөөдөр бол энэ нэг сарнаан юу гэж манцар гэж нэг тэрний зургийг л авчих гал үзчихэл байна. Намайг Баттамир гэдэг. Дөнгөж сая одоо Марлын манцрыг харлаа. Тэгээ энэ телескопоор бол одоо би анх удаага ингээ харж үзэж байна. Миний өөрийн телескоп болохоор энэс арай хүчин чадлаар бага. Тэгээ өнөөдөр энэгээр харахад бол бас арай өөр харагдаж байна. Бас мундаг телескоп байна. Одоо энэ чинь хүрэл тогооттой байгаа телескоптой хүчин чадлаараа ойролцоо ийм телескоп байгаа юм байна. Одоо орон чи их гоё шүү дээ. Би ч одоо бүр нэлээд багасаа нэг хар багасаа нэг астрономи нэг сурах ч байдаг шүү дээ. Тэгээ манай бидний үе чинь астрономи сурах чинь астрономч орхоо болцсон. Орхоо болчихсон. Тэгээд нөгөө номыг ингээл эргүүлээд уншаад идэг байсан байхгүй. Ямар гоё юм бэ гээл. Тэгэл дараа нь бас янз бүрийн юмнууд уншиж судалж үзэж байгаа. Тэгж яагаад ер нь нэг телескоптой болох хэрэгтэй байна. Нэг юм харж ямаар юм байна. Тэгээд бүр 2004 онд нэг анх дуран авч ирсэн. Тэгээд одоо тэр дурангаас ч хойш 2-3 янзын дуран авч үзээ. Одоо хамгийн сүүлд энэгээр ингээл харж үзээж байна. Өнөөдрийн ингээд доод харахад ингээд янз бүрийн байдлаар ингээд маш олон төрлийн ажил төрөлтөө ингээд залуучууд маань нийлээд ингээд сонирхлынхаа дагуу нийлээд явж байгаа. Тэгээ энэнийг бид нар ерөнхийдөө Star Party Day гэж нэрлэдэг байгаа. За одоо од харах тийм одоо өдөр гэх юм уу да тийм ээ. Ийм өдрийг. За энийг тэмдэглэдэг болоод бид нар бас олон нэг ийм хөтөлбөр бас байдаг. Залуучууд дуртайгаа цуглаад бас ингээд хамтдаа мэдлэгээ солилцоод докторгоо ертөнцөд харилцаад ингээд явдаг ийм өдөр байдаг. За энэ өдрөлгийг бид нар тэмдэглэдэг болоод одоо нэг бараг 6 жил болж байна уу да. Ингээд өнөөдөр бас яг Star Party Day гэдэг бид нар бас явж байна. За ингээд явхад бас нэгэнт бас салхинд гараад явж байгаа учраас одон орноо солилцсон, мэдлэгээ солилцсон, тэрнээс гадна бас хамтдаа сайхан алжаа ядаргаагаа тайлж хамтдаа сайхан юм салхинд гардаг ийм хөтөлбөр байгаа. Тэгээ өнөөдөр ч гэсэн бид нар бас ингээд хамтдаа ирээд энэ хөтөлбөрийг зохиож байна. Нэгэнтээ ингэж хотоос гадагшаа гарсан 40 гаруй километрийн газар тэгээд одоо хэдийнэ шинэ өдөр эхэлсэн байна. Шинийн тиг цаг хэдийнэ өнгөрцөн байна тийм ээ. Тэгээд од дурандхаас гаднаас хүүхэд насаа дурсаад хоёр зочноо уруудтай заяа. Засан дээр тэнгэр рүү харж ихтлээ. Шөнийн тэнгэр рүү харж ихтэх ямар сайхан байва.
надад л яг хүүхэд насаа од харж мөрөөддөг байсан. Тэр л хүүхэд нас маань санагдчихээн. Тэгээд инх тайван бүрөөдөрч баяртай баярлалаа. Та нартайгаа хамт ингээд энэ өвлийн нэгэн үе шиг их сонирхолтойгоор өнгөрүүлж од дурандахын тэгээд цаана ямар гоё өсөл сонирхол байдгийг зохицохоос нь их мэдэрлээ. Тэгээ та хоёртай баярлалаа. Мэдээж бидний яриа студид үргэлжлэнэ. Шөнийн тэнгэрт биднээс бас хүсэл мөрөөдлөө тэгээд хороотлогийн уужмыг ингээ гайхан бишрээд бас ингээ сууж байгаа нь үнэхээр сайхан байна. Би сүүлийн үед ингэж шөнөс бас өвлийн яг юм цагт доод таасангүй. Тэгээ ийгээд яг хүсэл мөрөөдлөө бас биелүүлэх тийм боломж бас олдлоо таастай ингэж яваа. Тэгээс яг үнийг хэлгээд хүүтэн болоод бас халшаал нэг гарч өгч чаддгүй. Би эдний дунд ингээд ороод яриг нь сонсохоор их гоё санагддаг юм аа. Их гоё тийм мөрөөдөл, их гоё тийм ас хязгаар, илүү ингээд ийм гоё сонирхолтой амьдрал илүү баялаг санагддаг. Залуу хүн бол ерөөсөө юуг сонирхож болох вэ гэдгийг л эрэлхийлж амьдрах тухай их гоё чигшүүн барьдаг шүү дээ, тийм ээ. Одоо ингээ харж байхад бол залуучууд ууланд их явж байна. Ууланд бүр авирж байна, тий. Хадаар авирж байна. Дээрээс нь дугуйтай айгүйх одоо тий спортоор явдаг болчих. Загасчлалын спорт айгүйх хөгжиж байна. Тэгвэл нөгөө техникализм маягийн тий барьцгаа буцаагаа тавьдаг тий. Тэгээд байгальд хийдэг харилцаагаа хөгжүүлэх тий. Тэгээд тэр гоо сайхан байгальдын гоо сайхан тэр хэм хэмжээг мэдрэх гэдэг ч юм уу маш олон зорилгоор одоо тэр хийдэг болсон байх жишээтэй. Тэгмэчлэн маш олон төрлийн сонирхолтой зүйлсийг залуучууд хийж илүү одоо сонирхолтой хөгжилтэй амьдарч байна л да. Зарим нь одоо юу гэдгийг бусдад туслах сайн дурын одоо тий зүйлийг хийх талаар ч юм уу их цаг зарцуулж байна л да. Тийм учраас энэ бүгдийн эцсийн зорилго бол хүнийг сэтгэлийн мэдрэмж гэдэг юм ямар зүйлийг харах өнцөг тэр ойлгох мэдрэмжийг л хөгжүүлж байгаа. Жишээлбэл би нэг удаа Африк явж ирсэн. Тэгээд Африкт очичоод Монголыг мэдрэх мэдрэмж гэдэг юм уу өөр болж ирсэн л та. Эсвэл тэр нөгөө амьдралын ядуу зүдүү гэдэг юм уу эсвэл хүнд биштэй гэдэг тэр ямиг ойлгодог мэдрэмж байна хүртэл өөр болж ирсэн. Од эргэсийн тухай яриараа л эргэж ормоор санагдаад байна. Жишээлбэл бид нар монголчууд ялангуяа од харуухаар ээж минь од биш түй гэд тэрийг бараг ингээд бэлгшээдгүү тийм ээ. Тийм. Тэгэхэд солонгос жишээ нь кино үзэж байхад хүслээ шивндэг. Та нарын хувьд ямар байд юм бол? Би бол төгөхгүй. Хүмүүс бол тэ ингээд цугаад харж байхад бид нар чинь бас солирын бороо болдог үеүүдэд явдаг байхгүй. Тэгэхээр тэр үед чинь бол одоо 8 сарын 11 12 тэгэл цагт одоо 60 хүртэл ингээд солирууд харвна. Тэр чинь хүмүүс зарим нь тэнд очсон төвгөл зогсож байгаа байдаг юм. Тэр бол тийм харах. Удирлаас хамаарад солирын бороо янз бүрийн солирын бороо л да. Тэгээд хамгийн их одоо солир энэ бороотой бороо намрын солирын бороо тийм 8 сарын 11 12-нд бол бараг хүн дээр хараад бараг харж болохоор тийм юм зүйлдэг л да. Тэр яг түрүүний түүжийг хэлдэг шиг тийм ухарцлаг талаас нь бол хүлээж авдаг л да. Баггүй л ахав та. Түрүүн тэнд дуран тайлбарлаж байхад од гариг хоёр өөрөө гялцсан болгоо од ишээ гэдсэн. Өөрийн цолмоо үчийн гэлбан од гэж ойлгодог штэ тий. Тэр шиг тийм олон тохиолдол байдаг байна. Үүний цолмоо үчийн гэлбан сугар гарыг тэгж. Сугар илүү? Од гэдэг нь болохоор хасар холгосч байгаа. Тэгээд дотроос өөрөөс гэрэл энерги цацж идэг тийм зүйлс аахгүй юу? Хасар хол шатж байгаа нарл гэсэн үг үү? Энэ бол нарл та од гэдэг чинь нар. Манай нар ч юм бол од штэ. Юу. Тэр нар ч одтой болж байна шүү дээ. Тийм. Манай одтой жаарч 200 тэрбум шиг манай нар шиг однууд байгаа. Тэрнээс бүрдсэн тийм систем. Тэгэхээр ч одоо орон зай хэмжээс хавцсан. Тэгээ эндээс үүдээд ярихад л одоо тэгэл бидэнд бас л их цаг хугацаа хэрэгтэй юм байна. Юутай ч гэсэн хэрэг болгож манай үзэгчдэд сонирхуулгаар бидэнд сонирхуулгаар энэ дуран аваа надад авчирсанд баярлалаа. Тэгээ бас энэ сонирхлоор дамжуулж амьдралд яаж идэвхтэй амьдрах тухай их гоё зүйлийг үзэгч залуучуудад өгсөн байх гэж бодож байна. Ингээд та хоёртаа амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Сонирхолтой байлаа. Мөрөөдөл гэдэг зүйлийг мөнхөд хадгалж явах юмсан. Хэрвээ мөрөөдлөө ингээл гээчхэл юм бол магадгүй надад амьдрал утгагүй санагдаж магадгүй санагдаад байгаа юм л да. Бидний хүүхэд байхад л одоо хуучин социализмын нийгмийн сүүл үед одоо харин судлаачдын клуб гэж байсан. Энэ клуб сүүлдээ байхгүй байжгаад эргээд дахин ирсэн байгаад үнэхээр баяртай байна. Тэгээ тэрийг их гоё сонирхол нэгтэй залуучууд маань авч явж байгаа тийм ээ. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн манай студид Mongolian Cover Group-ийн залуучууд ирсэн байгаа. Тэгээд
их тийм бэлгшээлтэй од баяр гэдэг нэртэй юм байна. Тэгэхээр ингээд Одны тухай ярьсан ч ямар санда би ингэж бодлоо шүү дээ. Одоо дуулах цаа залуу хин гэдэг ингэсэн од баяр гэх юм хүш одоо баг манай нэвтрүүлэг бидний хяналтаас гарч эхэлж байна. Энэ галактик өдөрдөж байна гэж хэлж байна. за ингээд од баярынхаа дуунд анхаарлаа хандуулцгаая. Another summer day is come and gone away in Paris or Rome, but I wanna go home. No, maybe surrounded by a million people, I still feel all alone. I wanna go home. Oh, I miss you, you know. I've been keeping all the letters that I wrote to you, each one a line or two. I'm fine, baby, how are you? I would send them, but I know that it's just not enough. My words were cold and flat, and you deserve them more than that. Another airplane, another sunny place. I'm lucky, I know, but I wanna go home. I've got to go home. Let me go home, 'cause I'm just so far from where you are. I gotta go home. Living someone else's life. It's like I just stepped outside when everything was going right. And I know just why you could not come along with me, 'cause theirs was not your dream, but you always believed in me. Another winter day has come and gone away, in even Paris or Rome, but I wanna go home. I said let me go home. And I'm surrounded by a million people, I still feel alone. Just let me go home. Oh, I miss you, you know. Let me go home. I've had my run, baby, I'm done. I gotta go home. Let me go home. And I'll all be alright. Be there at night. I'm coming back. Тэгэхээр одоо миний зочноо орох ээлж болсон байна. Тэгэхээр зочноо орохоос өмнө таагаар бас нэг асуулт асуумаар байна л да. Жинхэнэ Монгол малчин хүн гэж юу ямар хүнийг хэлэх вэ? Жинхэнэ Монгол малчин. Бодож үзэж байгаагүй юм байна. Одоо ч яг цаг үеэ дагаад мянгалт малчин гэхээр доороо туслах малчинтай тэр түүнийгээ цалинжуулдаг, өөрөө хот хүрээд нэг байртай, машинтай тийм болцсон л доо. Тэгэхээр яг л тэр маглал маллах уламжлалт 10 ухаанаа өөрөө яг гар бие оролцож ажиллаж амьдарч тэр малынхаа үр ашгийг хүрч байгаа. Тийм л үнийг жинхэнэ Монгол малчин хүн гэх байх та. За тэгэхээр миний зочин маань нүнтийг холбоотой байгаа. Сүүлийн үед одоо малчин айлууд хинхэн мотоциклоор одоо морой хоноо хариулдаг ч гэдэг юм ингээд зөндөө л олон янз бүрийн яриа байгаа те. Тэгэхээр бас энэ зочноо урьж авчрахын тулд нэлээд хол замыг бас туулсан байгаа. Жинхэнэ одоо Монгол малчныг хайж явсан гэсэн үг. Тэгээд
жинхэнэ Монгол малчин лавж байхыг тайснаа урьж байна. Жинхэнэ Монгол гэдэг тодорхойлтоо лавж байгаа урьж. Сайхан үлдэж гэнэ үү та? Сайхан дарга үлдэж гэнэ үү? Сайхан үлдэж. Ямар сайхан бэ? Манай студид нэрээ малчин хүн ирж байгааг. Нутаг хаана вэ яах? Нутаг Төв аймгийн Цээл сумд байна уу? За. Одоо эндээс хэдэн километр вэ? Одоо 170 км. 170 км. Тараар ирүү, мотоциклаар ирүү? Тэгэл замаар л ирлээ дээ. Замын унаа цугаад уу? Тэгээ замын унаа цугаад манай одоо өвөл утсан 170 км ч одоо мороор явах юм гэж 100 бол гэж чадаад тий. Ааха. Тэгээд ингээд ямар дээл өмсөхгүй шин дээл энтер гэд ярьлаа л да. Тэгэхээр би яах юм бэ? Лавг байхаа зүгээр яа. Тий, байгаагаар л хүрээд иргээд тэгсэн байгаа. Жохот хоёр яаж танилцсан? Гэхдээ яг уу тэгээд нэг адуу малаараа чи зург хөрг аваал ингээл. Адуу мал ярьсан. Сони ачинтай явсан байгаа. Эхлээд тэр сони ачинтай хэлүүлээ хамтдаа танилцъя. За тэгээ. Дөрөв өрлөг нэвтрүүлэг Төв аймгийн Жаргалан сумд хотоос 170 км-ийн газар байдаг. Игэл нэгэн малчин айлынд хурж ирээд байна. Тэгээд одоо энэ удаагийнхаа зочноор Шаршины баяр болох гэж байгааг тохиолдолоод нэгэн адуучин Лавжов гэдэг хүнийг урьхаар бид бэлэн болчиход байна. За одоо тэгээд хамтдаа тэр хүнтэй уулзцгаая. За сайн байна уу танаа? Сайн байна уу? За сайхан үлдэж байна. Сайхан таргасаа үлдэж. За үндэсний телевизийн дөрөв өрлөг гэдэг нэвтрүүлгээс явж байна. Танай нүгээр өвлжөө тавлаг уу? Өвлжөө сайхан байна. Энэ жил дулаахан. Цаас багтаа өвс жагаагүй бас мал идэ тогтох сайхан л. За бид бол лавж байхын их сайхан дайлуулад сууж байна. Энэ сайхан одоо өрөн боорцог, за чансан бах бүхэл зүйл байна. Тэгээд яг сайхан өдөөний малчин айлд бол орж ирэх хамгийн сайхан байна. Та өөрөө ямар мэрэгчлэх вэ? Би өөрөө малчин ирсэн. Ерөөсөө л сайхан зүйлгэж байна. Одоо өөрөө өргөдөж байна. Ямар сэтгэл төрж байна? Баяртай. Очоод ярих юм их л байгаа бах та. Зүйтэй. Ярих юм байл. За. Үзүүлэх авиас ус байгаа хаа. Одоо авиасны байл хэлбэлгүй байх л байна. Ямар авиас вэ? Дуулах авиас байна уу? Одоо дуул жижиг хөгжимчин чи бүжиглэн чадна. За. Одоо маргааш та 600 студид хүрж ирэх нь байна. Тэгэхээр одоо мориороо явах уу? Тэгээ. За таныг дөрөв өрлөг нэвтрүүлэгт урьж ин одоо студиудаас уулзлаа. За баярлалаа. Цаг агаар маш сайхан Улаанбаатар хотод бол харьцуулшгүй сайхан цаг агаартай байна. Энэ сайхан цэвэр агаарыг студид сууж байгаа Ари Зулаа ханху зочиндоо илгээж байна. Цэвэр агаараар амьсгалсан шүү. Агаарыг тэгж илгээдэг байх нь шүү. Тэгээд их гоё байна шүү дээ, тийм ээ. Зочин бол ерөөсөө дуулан чиг бүжиглэн чиг жүжиглэн чиг тийм ээ. Их сайхан бэлгшээлтэй санагдлаа. Одоо сүүлийн үед ерөөсөө энэ үг салхаа байлаа. Бэлгшээлтэй гэдэг нөгөө яа тэгэхээр асуултуудад их гоё та бүрэн одоо юу тийм дээ. Дүүрэн сайхан хариулж ийн л да тийм ээ. Байна. Сайхан болж ийн гэд. Үнэхээр амьдрал сайхан байна уу? Амьдрал сайхан байна. Одоо ч тэгэл өдөөний амьдрал одоо сайхан болчих юм дөө. Одоо тэгэл гадаа машингүй, мотоциклгүй хайж байхгүй. Гэртээ сайхан телевиз үзчин явцсууд байхгүй. Бүх орон нутгийн одоо нутгийнхаа энэ орон нутгийнхаа юмны Монгол улсынхаа бүх юмыг гадаад дотоод үзэл ингээл мэдээлэлтэй сууж яах юм. Сууж яах юм. Ганц жавхлан жинхэнэ Монгол малчин гэж урьж тодтогч оруулж ирлээ л дээ тийм ээ. Жинхэнэ Монгол малчин гэж юу хэлээд байна? Одоо жинхэнэ Монгол малчин гэдэг нь одоо тэгэл бага наснаасаа эхлээл тэгэл малтай харьцаад малынхаа одоо хаашрын шин дэнгэр агаарынхаа хаашрын шин бүх юмараа л одоо мэрэгдсэн мэдсэн тийм хүнийг л одоо малчин хүн гэх байх. Танайх энэ ууг бол нутгөө. Манайх одоо уган завхан аймгийн Тэлмэн сүм яваа. Та ер нь баруун нутгийн хүн шиг харагдаад байна. Тэг яаж яваад тэгээд төврөө ирчээ. 2005 онд
наашаага гараад ингээд энэ Төв аймагт хүүхдүүд 4 охин ганц бандтай. Тэгээд хүүхдүүд наашаа хот руу ороод тэгээд хүүхдүүдэд дагаад ингээд инлүүрээл. 7-8 жил тэгэл өөрийгөө ядуудаа миний тэр дүүгийн хэд ядуу ихэнхний үлзий тороод уят уйгжээдий. Тэнгүүнүүдэндээ одоо азаргнууд. Энэ жил бол зуд турхан гайгүй байх шиг байна. Энэ жил сайхан байна. Малаад амьдрах сайхан гэл хүмүүс ярьдаг. Гэхдээ байгалийн иргэшээл гэдэг шүү дээ, тийм ээ. Байгалийн иргэшээлийг одоо малчин хүн өөрөө л одоо тэгэл харж хандж урдаас нь сэргийл авч ижил агаартайгаа одоо байгальтайгаа харьцаж малахгүй бол тийм байгалийн чинь бэрхшээлэг шүү дээ. Тэрийг чинь яг цаг тухайд нь аргалан жаргалан хэм байхгүй. Өмнөөс нь бэлтгэлтэй юмаа бэлдсэн одоо тэдэн шуурна тэрийг анхаарсан тийм байж ажил одоо тэрийг сайхан давж гарахыг ийм л малчин хүнээс асуухгүй байж болохгүй л байна л та. Зуд турхан инээ тэрэ юм болохоор ингээ хүмүүс малчидтай тусалдаг улсаас ч бай хүмүүсээс тусалдаг. Тэгсэн мөртлөө одоо энэ одоо махны үнч гэдэг юм уу ерөөсөө дийлдэхгүй мал гэлдэг л дээ. Та өөрөө мах бэлддэг үү? Хэрвээ бэлддэг бол ямар үнэтэй өгд юм бэ? Мах захта бэлдээд нэг айхтар нэг тооноор нь бэлдэх зүгээр нэг маханда мал зал өгжил байдаг. Тийм тэгэл улсууд чинь одоо явсан улсууд бас л юу гэж бидний хэлсэн амаар авах уу? Тэр чинь тэгэл бас нэг 5-10 төгрөг харж ил яваа амьдрах гэж байгаа улс чинь. Тэгэл тэрийгээрээ тэгэл өгдөө тохироо тэгэл өгцөхөд авч өгөөл тэгэл байж. Хүүгийн асуултан дээр гинт санаанд орчлоо. Хэдэн жилийн өмнө жилээ SARS өвлөнийг өвчин халдварт өвчин гарсан шүү дээ. Тэгэхэд нөгөө хүмүүс хэд хэдэн үнээс би нэг тийм гомд сонсч ирсэн юм а. Та санал нийлэх үү? Бид нар зуд турхан боллоо малчтаа тусалж ийн гээл нэг өдрийнхөө цалин хандуулдаг лаа шүдэндтэй юу хэ их ингээд чадах чинээгээрээ туслаад явуулдаг. Яагаад энэ өвчин гараад аарц уунаа гэхэд аарсныхаа үнийг нэмээд байгаа юм бэ? Яагаад малчид нэг удаа нэгдээд нэг Улаанбаатар хотынхаа иргэдэд хэдий ил аарц юу ядаж ядарсан айлууд нь явж болдгоо юм бэ гэсэн шүүмжлэл би сонсч ирсэн байхгүй. Тэгээд нэрээ үн чинь болов уу гэж тухайн үедээ бодож ирсэн. Та санал нийлэх үү? Тэр үний юм байгаа. Тэгэл одоо ажил болох одоо тэгэл янз бүрийн юм одоо эн чинь бас л яахгүй ч үлээ хөдөөдөө энэ амьтад чинь их сэтгэлтэй болсон юм шүү. Тэгэл одоо тэрэндээ нэг тусалчих юмсан, энэндээ тусалчих юмсан, ах дүү гүтгэн л хотод байна. Одоо ингээл бүхэл монголчууд бид биентэй туслахын л одоо ерөөсөө тийм юутай болсон юм чи. Тэгэл одоо нэг арц марц нэ тэр янз бүрийн юм сүү сайл ингээл яхад чинь одоо богон тэн буруул юм байна л да. Тэгэл аль болохоор л одоо тэгэл энэ бид нар одоо тэр нь буруугаад малчид тэрийгэ тэгэлгүй яах уу одоо өглгүй яах уу тэгнэгээл ингээл хандуулаад өгөөд явуулна. Бас бас нэг нөгөөдхий чинь аваачаад нөгөө чэнжүүдийн гараар орчихсон тэр чинь харин чэнжүүд гэж хэлсэн хүмүүс байна тий. Нөгөө сайхан сэтгэлтэй улсуудын сэтгэл юм ихэд. Тэгээд ингээл нөгөө хэдэн малчид л одоо маха нөгөө л байна болоод л эднэрэл ерөөсөө тэгж байна. Эднэрэл одоо маха өнд оруулж байна. Гэдэл ингээл малчдын гадараа тэгж авдаг худлаа яриад. Улаанбаатарт орж ирээд та ер нь хэр төөрдөг вэ? Сая бас би өглөө тантай яриад за үндэсний телевиз гэж мэдхүү өрөөд рүүгч. За тэгээд хүн амтнаас сургалаад гэлдэгчээсэн. Тэгээ хүн амтнаас сургалаад тэгээд харин нэг таксинд цуугаад гсэн чинь за ахыгаа тэнд л үргэж тэр хаадлын сайрн тэгээд нэг автордаг. Жил ирэхт болсон улам л танигдахгүй болоод төөрхөөр танигдахгүй болоод тэгээд би ч одоо тэгээд нэг энэ дотор нэг явдаг дөө нэг орж ирээл тэгээд энийг хүүхдүүдийн тэргээр нэгдүгээр ороод байдаг юм аа. Тэгээд тэрүүгээр нэг ороод тэгээд ингээл тэгээд гараад явчих. Та бүхэн бол бүхэл телевизийг одоо үзэж байгаа бах. Бүхэл телевизийг байгаа ч тэр юм бүх телевиз би ч одоо өөрөө чинь нэг бас нэг нэвтрүүлэг гараад юм аа. Тоогон цаг үлээл өгч. Тэрийн сандан цогхгүй дэ гэж бодоор бас. Тэгэхээр өдөө орон нутгийн үзэгчд маань ер нь ямар нэвтрүүлгүүдийг илүү их гаргаасаа, ямар нэвтрүүлгүүд хэрэгтэй байдаг бол гэдэг бас саналыг давхар асуух гад л байна л. Олны одоо тэр сэтгэлд нийцсэн. Тийм сайхан нэвтрүүлгээ бод бид нар чинь үзэхгүй юм гэж аахгүй шүү дээ. Одоо сайхан дуу хууч байсан үзэж, кино мино байсан ч гэл үзэж байна. Тэгээд янз бүрийн сайхан нэвтрүүлгнүүд гарч ил байна, үзэж ил байна. Тэр нь зүрэн дургуун гэж аахгүй. Одоо чи тэгээд нэг амсын хөвлөл бушуухан тэрийг асгаад юм үзээл дээр за нэг тийм гарахыг гэсэн тэрийг нэг үзээд хоёгээд. Тэгээд сууд. Тэгээд нэг хэдэн мада нэг хэдэн хүүхдтэйгээ угаасаад хэдэн хүүхдүүдтэйгээ
тийчээ ирэхэд нэг хэдэн малтага зууралцаар байгаа. Тэгээд ер нь өнгөрж байгаа усууч. Хүүхдүүд хотод сурж гин үү? Сургууль соёл хотод байгаа. Манай хүүхдүүд одоо хотод сургууль суугаад тэгээд бүр төгсөөд. Малчин болох хүүхэд байна уу? Одоо нэг бандтай тэр банд л одоо тэнд борн нутмаар годоо бол ер нь сургууль суу юм сурыг энэ хүүхдүүд чинь одоо ер нь айхтуулсан байна. Манай үед чинь айл болохоор оргоод гитээ харчих юмсан нэг хэд хоногчлсан таслаад авах юмсан гэдэг зүгээр тэгэл мал руугаа зүтгэждэг тийм байж. Одоо гэрте байгаа хүүгээ та нарыг голомтоо сахиулна эрэгтэй хүүхэд уучраа олно үзгээд сургууль соёлоос нь гаргаад дэрэгдээ авсан юм шүү дээ. Тий яг хөө тэгэл дуу сулраа явуулчихлаа шүү. 8 төгсөөл тэгэл нэг мөр зөр үйж тэгж явсаргал өөрийнхөө сонирхлоор тэгэл энэ морьтой гавдаг гэдэг байгаа. Одоо манай Монгол улс чинь 40 гаруй сая малтай. Хүн ам нь 3 сая төгсөж байгаа. Монголчууд бол уг нь хэдэн үеэрээ өлсөхөөргүй арт хүн гэд ярьдгийн. Тэгсэн хэрнээ Улаанбаатар хотод ингээд их хоногийн хоолой яа гэж байгаа. Амиа аргацааж амьдарч ядчих байгаа хүмүүс маш их байна. Тэгэхээр та энэ дээр ямар бодолтой байдгийг ярив. Гэхдээ энэ дээр одоо ямар бодол байх вэ одоо энэ өөрийнхөө одоо тэр байгаа одоо тэр оюуна одоо тэр байгаа юм хийх одоо тэр чадвараа гаргаж чадахгүй. Залхуураад. Тэгээд залхуугаас болоод юм хийх гэсэн чи уршаа ухсгийг хийж чадахгүй. Тэнд нэгэн байсан ч хүнээс сүүлд очиж хурж яадаг тийм болохтой ч одоо тийм улсууд чинь одоо өлсгөөж яах вэ? Одоо жишээлбэл Улаанбаатар хотоос нэг айл малчин болъё гээд танаа хамар хаяаг төшүүл дургуутсах уу нөгөө газар нут тийм аргаа үүсэх үү? Дургуутсахгүй. Тэгээд ингээл өөрийгөө өдөнд татаад малчин болъё. Одоо малд ирэхдээ одоо ер нь тэгээд ер нь мал бол ер нь их сайхан болж шүү дээ. Малтай хүн бол ер нь тэгээд цаг нар гэх юм алга яг гоо цаг гарын нэг бэрхшээл янз бүрийн юм хаяа нэг таархал юм. Тэр үнд нэг бэлтгэлтэй одоо нэг телевиз хараад байгаа нөгөө цагаар нь ёстой анхааруулцдаг тэрийг бүтэн цагнаад авсан цагт мэдээллийн бүх хэдийг авчиж байгаа юм чинь тэгэл бэлтгэлтэй байж байгаа даа чинь. Та түрүүн сурвалжлагын дотор бас амлаад авсан тийм ээ. Авьяас байгаа. Хөгжмөдөн чиг дуулан чиг гэдгсэн. Тэгээд наран дээр ер нь дуулаад их. Гурван авьяасын ер нь аль нь боломжтой юм бэ манай студид. Одоо ах нь одоо тэгээ яг үгүй. Одоо өглөө ингээл гарахад нэг тийм дүнсгэр дүүнэг толгой нэг тийм өвдөөл нэг тийм гардаг. Адуун дээр очиод нэг адуу хараад цоглог ингээд л бүтэлцгэлзээд л үргэлдэх байдлахтай дагаад л зүгээр сэргээл явчихдаг. Ий чи одоо нэг малаа дагаад мал зүүн жигрөөс малаа дагаад тэгээд сэргийчдэг. Сайхан юм хийж сайхан ард түмэнтэй сайхан үйлчлж байгаараа гэд дуул ийдээ одоо. Тэр нэг уртын дуул дуулахаа сайхан. Тэгээ. Тэ. Яхан шаргэ 적션도 энэ байшин ч бас нэг тийм паржигнаад салхинд гараад нөгөө агаар аваад ирэхээр энэ хоолой чинь хөглөгддөг юм хэд их зээлгэн бол.
сайхан бол. Та их сайхан дуулж штэ энэ удам ураг удмаараас дуулах уу? Оо манай удам ураг нэг дуулдаг байдгүй юм уу? Тийм үү. Дөөсөндөө таны дуулдаг л гэж ярина үстэй. Одоо уг нь Та найр марин дээр дуулдаг баха. Залуудаа найранд нэг явдаг байсан. Тийм үү. Тий. Найранд их өнөдөгтэй ахунд байхдаа найранд явна. Тэгэл тэр улсын гавь жүжигчин долгорсрын гэд нэг өгсөн байлаа. Намайг тэр анх цэргээс 21 настай яалагдчихсэн. Тэгэд 40 эдтэй авгаал байсан. Тэгэл цаатан яламар улаан түг гэж. Тийм 3 бүжиг дэглүүж би. Сурч ирсэн. Тэгээ сурч ирсэн. Нутагтаа. Сайн дурын уран сайхан жаахан. Сайн дурын уран сайхан. Найр наадам дуртай гэж ярьж байна тийм ээ. Найр наадам хийсээ явчин. За тэгээд сайхан морин дэлтээгөөрөө дуугаа дуулаад явах чинь яг энэ малчин хүний амьдралын энэ цаана ихнэр хүн байдаг тийм ээ. Хамгийн хүнд хэцүүг үрд юм шиг надад санагддаг. Та санал нийлэх үү? Оо нийлгүй яга нийлгүй. Одоо намаа тэгэл энэ тэнд одоо ингээл явж байхдаа даард ихнэр л байдаг. Тэгээ нөгөө хэдэн мал ингээл тэгэл зүтгэл ингээл гал тоогоо бариад хэдэн малтайгаа гадаа гарч бий болоо. Гэртээ ор төмч хагалуулаад тэгээд ингээл. Та ч ер нь их паналтай залуу байсан юм. Паналгүй. Орон паналыг эсрэглэхэд байсан байна. Зориулаад та дэлгэцээр нэг сайхан үг хэлээч. Одоо тэнийг хараад сууж байгаа арыг чинь сайхан л зохицуулаад сууж байгаа штэ. Саршин болох чинь. Тэгээд таны гэр бүлийн хүн хин гэж хүн бэ? Төмөн жаргал. Төмөн жаргал. Төмөн жаргал их ч зориулаад. Тий, хандаад. За тэгэл одоо би ингээд одоо намайг харахад байлгүй. Хайны жилдээ одоо ардаа нэг тийм санаа зовдгүй ч тэнгэр хангаал сайхан болоод ардад бид зүгээр янзын л байж байдаг. Тийм бат байдаг. Тэгээд тэр үндэ нэг санаа зовд. Яаж бүр эрхлүүлчихдэг юм бэ? Ард тал нь бат гэдэг үгүй яваад миний өгөд дуулаад. Оо одоо ажилд явсан тийм аяг явж байгаа. Ийм энэ явсан гэл тэгэл боддол байж ихтер чи ардалаа тэгэл хамгаалаад тэгээд байж. Өөр хүүхдүүд нь хэдээс хэдэн насны хүүхдүүд байна вэ? Одоо том охин 82 онд төрши. За 30 гарчжээ. 30 гарч. Хамгийн бага нь 88 онд. Одоо бас том болсон юм байна. Тэгээ одоо 3 хөргөн 3 охин 3 нөхөртэй гуруулаа нөхөртэй. Гант бандын авгаатай. Тэгээ ингээд одоо хоёрлох нь хэдэ ачцээ гараа юу? Ачцээ гарсан том охиноос 3 банд. Өө тийм бага охиноос 1 банд, бандаас 1 банд, дунд охиноос 1 банд, дандаа банд. Би ямар сайнтай самгандаа дий. Чамд үнсч асгчих юм байхгүй над маргах юм дүнтэй. Нэг хот ороод ирсэн. Одоо ер нь цагаан сарынхаа ямиг цуглуулад харин нэлгөө. Одоо тэгээд базаагаар буцсан та одоо. Өнөөдөр орж ирээд. Дэлгэр хошоо ороогүй яваа. Ороогүй яваа. Үн хан шиг ер нь мэдэж гин үү? Одоо тэгээд юм үнд орсон гэж яриад байна. Бэлэг гээд одоо юу авъя гэж бодож байна та? Одоо мэдгүй бэлэг гээд одоо юу ч авдгийн бүүм. Болж өгөл хүмүүс цаав бичиж ирээгүй юу? Харин ингээд захиа махаа бичиж явуулаагүй юу? Бичиж явуул гэдгийг одоо тэгээд одоо гар цайлгалт гэдэг чинь одоо нэг ахтар юм бариад тэгчгүй болчих юм дөө. Яг хүүхдүүд дүүнэр айлын хүүхдүүд чихэр боовныг нэгж мэгжхэн. Тэгээд нэг залуучууд ороод нэг тамхи нэг оомстой момстой тэгээд гар цайлгалтын дээр тэгээд идэ удаага хүндлээл гаргачих тэр одоо нэвтрүүлэгт мань оролцсонд маш их баярлалаа. Тэгээд малчин танаа одоо гэр бүлийн одоо малчин тарган одоо сайхан хаваржаад сайхан үлжөөд сайхан шинлээрээ гэж хэлмээр байна. Дөрөв урилгын зочид одоо хаа байсан наран ургах зүгэн тэр дорндоос бүрээд зан олны нэг төлөөлөл эсвэл тэр хөвсгөлийн тайгаад байгаа цаатан ч юм уу те заавал байх ёстой маа гэж боддог гэсэн. Өнөөдөр бас жахаа анхны салхийг хагаллаа. Ингийн сайхан малчин хүн хүрээд ирсэн чи ямар сайхан юм те. Тэнд бас гинцэн бэлгэл болчлоо л да. Жахаа өөрөө мөр унаж тавхиал мах чануужтэй тийм. Тэгээд дээр нь энэ урьсан зочин нь их инээд бэлгэлсэн. Тэгээд амьдралд их сайхан эргээр ханддаг. Болж байна, бүтэж байна, болондоо бүтэндээ гэсэн их сайхан тийм яриа өрөөтэй. Сайхан жинхэнэ Монгол гэдэг шиг. Тэнгэр сайхан бас юм малчин үний яриаг сонсоод бас Улаанбаатарт бид нар ч нэг ингэж богшсон тий. Их тийм чихэлдсэн байгаа шүү дээ. Ингээд их тийм тэнийж өгөхгүй байгаа. Тэгэхээр ядаж ийм хүнийг ч болтгоо зургатаар ингээ харуул бид нар бас нэг тийм сайхан хорвоо дэлхийг өөрөөр
харах юм болоо гэж бас бодоод байгаа. Эндээс бид бас нэг зүйлийг бодох хэрэгтэй л да. Бид 40 сая малтай гэж түрүү яриадсан тийм ээ. Энэ мал бол бидний өмч бол биш шүү дээ. Тэр хүмүүстээр байгаа зүйлс хүн өөрөө хөдөлмөрлж чадахгүй байвал тэгэл идэж явахгүй юм байна гэд сая манай зочин маань өөрөө хэлсэн. Тийм учраас хүний байгаа юмыг өөрсдийн юм шиг бодож амьдрахаа болцоох хэрэгтэй байх л тийм ээ. За миний зочин бол мейкап артист Эрдэнэ Сувд гээд өсгөө байгаа. Тэгээ орж ирэхээр илүү сонирхолтой яриа өрнө гэдэг нь ойлгомжтой. Ингээд зочноо урьж байна Эрдэнэ Сувд. Баярлалаа. За. Тэгэхээр Эрдэнэ Сувдтайгаа яриа өрнөхөөс өмнө бас сурвалжлаганд анхаарлаа хандуулъя. Тэгэхээр үзэгчид болон бид нарт илүү ойлгомжтой болох юм. Урилга өгөхөөр ирсэн байна. Миний өнөөдрийн зочин бол мейкап артист Эрдэнэ Сувд гэж өсгөө байгаа. Удахгүй бас Америкийг зорж монголчуудынхаа бас юу хийж чаддгийг гадныханд үзүүлэхээр явах гэж байгааг сонсоод урилга өгөхөөр ирсэн юм аа. Ингээд бүгдээрээ танилццгаая. Сайн байцгаана уу? За. Ажил ихтэй байцгааж байгаа шиг байна тийм ээ. Дөрөв урилга нэвтрүүлгийн өнөөдрийн зочноор би Эрдэнэ Сувдад урилга өгөхөөр ирсэн юм аа. Бид нэр 2014 он 2 сард Нью-Йоркт болох Mercedes-Benz Fashion Week буюу одоо энэ загварын олимп гэж нэрлэгдэж болохоор энэ том шоу маань манай хамтран ажилладаг дизайнер Катя Зол маань өөрийн одоо нэр дээр эрхээ аваад байгаа. Энэ эрхийг бид нэр баг хамт олноороо бүрдүүлээд дэлхийд нэртэй Монгол төрийн бүс байгууллага байгуулад нэлээд том өргөн хүрээнд зөвхөн нэг дизайнерын нэрийн дор хэдийгээр эрхээ авсан гэсэн эх орныхоо сурталчлалын эх орныхоо брэнд бүтээгдэхүүнийг дэлхийд гаргая гэсэн юм том зорилттой ажиллаж байна. Тэгээд манай багт бол маш чадварлаг хүмүүс багтсан байгаа. Катя Зол дизайнер маань байгаа. Тэгээд модельудаас би байна. Тэгээд топ модель уран цэцэг явна. Төгсөө шинэ одоо сүүлийн үед маш хүчээ авч байгаа загвар өмсгч төгсөө. Ингээд бүрэлдэхүүн маань юм. Тэгээд арын албан биш мэдээж маш их хүмүүс байгаа. Анх удаа дэлхийн тайзны ардлын одоо тэр халуун орчинтэй яг хэрхэн яаж бий болж байгаа талаар би одоо туршлага суралцаж дараа Монголд ирж ивент хийхдээ бас айгүй их тийм баяртай хүлээж авч байгаа. Эцсийн зорилго маань Монгол улсдаа эдийн засгийн шинэ их үүсвэр болох хувьц үйлдвэрлэлийн салбарыг цогцоор нь хөгжүүлэе гэсэн тийм маш том зорилготой ажиллаж байгаа. Сайн байна уу? Сайн байна уу? За, ажил сайн уу? Сайн. Шинэ оны минь. Шинэ оны минь төргий ажил ихтэй байх шиг байна тийм ээ. Харин шинэ он гараад ажлууд ундраад ер нь зөндөх ажилтай байлаа. Эрдэнэ Сувдад би бас танд өгч шиг урилга өгье гэд ирсэн чи бүгдээрээ нэг том ажил дээр хамтарч ажиллаж байгаа юм шүү дээ. Монгол улсаа төлөөлөд бас их том шоунд оролцох гэж байгааг сонслоо. Баяр хүргэе. Баярлалаа, маш их баярлалаа. Энэ цаг мөчийг мэдрэх тэр акшн надад үнэхээр гоё байсан. Яагаад тэгэхээр энэ олон загварын шоунуудад гадаад дотоодод ингээ эх орноо төлөөлөд явлаа. Энэ бүхний үр дүнд тэр том тайзан дээр тэр том брэндүүдтэй хамт гарна гэдэг бол нэлээд том амжилт юм болов уу гэж би хувьдад үгэнж байгаа. Дээрээс нь бас маш том хамт олон нэгдээд үнэхээр том зүйлд зориод өөрсдийнхөө одоо залуу хүмүүсийнхаа ирч хүчээр дээрээс нь бас залуу хүмүүсийнхаа хүсэл мөрөөдлөөр жигүүрлээд хамтдаа нэгдээд ингээд эх орноо төлөөлөд явах гэж байгаа бол багийнхаа хамт олонд ч гэсэн найз нөхдөд ч гэсэн гэр бүлдээ ч гэсэн надад олцсон энэ боломж бүх юмыг ашиглаад эх орныхоо нэрийг сайхан гаргая л гэж зорж जैन. Тэгээ багийнхандаа амжилт хүсье бас энэ зөвшөөрлийг ашиглаад багаар ажиллах онцлог давуу талыг одоо мэдрээд олон жил болж байна л да. Катя Зол дизайнертай чинь 2011 оноос бид нар хамтарч ажиллаж байгаа. Тэгээд санаа сэтгэл тэгээд дээрэс нь адилхан бид нар залуу хүмүүс юм хийж бүтээ. Ганцаар явах өөртөө хамтдаа хийж бүтээх бол илүү далаацтай, илүү хүчтэй, өргөн хүрээтэй байдаг. Маргааш студид бидний ярилцлага маань үргэлжлэх юм байгаа. Илүү их хов хүн талаас нь тийм ээ, ирээдүйн зорилго талаас нь ярилцсан. За тэр урилга Катя Золтойгоо буцаад уулзсан биз дээ тийм ээ таарч. Бидний өмнө өгчилсэн зочд маань өөрсдөө ажлуудыг хийж байгаа улам л дээшээ оргил руу зорж байгаа. Тэр нөө фэшний олимп гэд ярьсан шүү дээ тийм ээ. Туухгүй явна. Тэрнээс гадна бас хамтлаг дуучиж гэсэн бас эдний ардаас очиод монголчуудынхаа сурталчлах тийм тийм монгол хүний үнэлэмж ерөн жоохон гадаадад таархан байгаад байгаа шүү дээ. Нэг хэсэг бусаг хүмүүсийн гайгаар тийм хийсэн алдаанаас тэрийг бол эргээр өөрчлөе гэсэн тийм бодолтой байгааг сонссон. За энэ ер нь зөвхөн нэг дизайнерын ажил биш гэхэд түрүүнд дурдсан те. Тэгээд энэ дэлхийн одоо
бүх хэвлэл мэдээлэл одоо энэ Fashion Week-ийн хугацаанд бол дэлхийн төрчигтэй хараа сонроо тавиад те ийм соргогоор мэдэрж байгаа үед монголчууд юу чаддгаа харуулъя хамтраад те Монголд юу вэ гэдгийг таниулъя. Тэр үднээсээ бид нар энэ загварын шоуга нэлээд том хэмжээгээр те энэний найруулга бүх зохиол дээр нь Hair Entertainment ажиллаж байна. Дээрээс нь Монголын одоо дэлхийд дээрх одоо манай Монгол бол бараг сүүлчийн нүүдэлчин соёлтой ард түмэн болж байна те. Ер нь бол тийм болохоор энэ өвөрмөц урлагаараа дамжуулаад бид нар ямар ард түмэн юм бэ? Бид нар одоо дэлхийн хэдийгээр хөгжиж байгаа ч гэсэн эргээд бас их юмыг харж байна те. Ухаарж байна. Үйлдвэрлэгч нар ч гэсэн эргээд органик байгаль дээлтэй гэдэг сонголтыг айгүйх хийдэг болсон. Энэ дээр үндэслээд бидний урлагийн одоо үзүүлбэр маань хүртэл одоо уран нугаралт, уртын дуу гэх мэтчлэн бидний одоо яг энэ үндсэн нүүдэлчин ард түмний соёлоор дамжуулаад бидний авч явж байгаа одоо Катя Зол дизайнераа маань сонгож хийж байгаа хувцас маань одоо Монголын үндэсний түүхийд болох ноос, ноолуур, арьс шир, нэхий, бүр эсхий хүртэл орж байгаа. Ийм бүтээгдэхүүнүүдийг ингээд яг байгалийнхаа өнгөөр экологид ямар ч одоо сөрөг нөлөөгүй ийм бүтээгдэхүүнүүдийг хийж байна. Энэгээрээ дамжуулаад бид нар монголчууд ямар онцлогтой юм бэ? Бид нар онцлогоор л дэлхийд нэг гарч ирэн. Тэрнээс биш одоо бусдыг даган дуурайх гэдэг бол тий одоо бас өөр ойлголт болсон. Тийм болохоор ийм гоё цогц юм үзүүлье. Монголынхоо соёлоор, Монголынхоо энэ чадварлаг дизайнерынхаа одоо сэтгэхүй тэр чадвараар нь дамжуулаад эх орноо сурталчлая, эерэг өөрчлөлтийг хий. Аливаа улсад сайн та муутай юм байдаг. Гэхдээ бид нэр чаддаг юмаа яг чаддаг тэр ийм боломжийг ашиглаад сурталчлаад авах юм бол энэ нь өөрөө Монгол улсын имиж, монголчуудын тухай ойлголт нь эргээр өөрчлөгдөн гэж найдаж тэгж зорж байна. Эрдэнэс удаа мейкап артист буюу энийг одоо үзэгчдэд нүүр бодолтой одоо тийм ээ нүүр бодолчин гэж хэлээ тийм нүүр хувиргагч гэж хэлээ. Тэгээд хүний хувьд бол дөрвөн урилгын хувьд бол яг анхны зочин бол биш тийм ээ өмнө бид нараас золзайтай олзж ирсэн. Золзай гэж Японд сургууль сураад ирсэн. Тэр бискүтээ ярилцж байлаа. Тэгээд Эрдэнэс судыг бол би өөрөө сонсч ирсэн л да. Ямар ч сэндээ мейкап артист чиглэлээр аль хэдийн танигдсан. Өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй одоо тийм ээ модельудтай болцсон гэж би ойлгоод байгаа шүү. Тэр нь хэдэн жил ингээд нүүр бодож байна. За би 2007 онд Малайзийн Куала Лумпур дахь Clara International гэдэг одоо Beauty Academy мэрэгжлийн нүүр хурагч мэрэгчлэр төгсөж ирээд тэр жиллээс л Гэлбас сэтгүүлтэй мөн Киви хамтлагтай хамтарч ажилласан. Одоо тэгээд ер нь анх ирэхэд бол нүүр хувиргагч гэхээр гайхаад байдаг тийм. Нүүр бодогч юм мейкап артист гингүүд хүмүүс ч нүүрээ бодчихдаг ш тэргээр бараг яах юм гэдэг. Заавал кинонд л нэг хүн сахал нагаал те төлөгдөл тэгэл шархсаар үйдэг юм шиг. Одоо л харьцангуй өөр болчих. Залуучууд маань ч гэсэн маш олон сургууль соёлыг те гадаад төгсөөд мэдлэг мэрэгчлээ одоо энэ салбарт одоо илүү хөгжүүлж ажиллаж байна. Энэ хөгжихгүй байхаас өөр аргагүй. Ягаад тэгэхээр одоо манай сүүлийн бүх камерууд HD камерууд болж байна те. Техник хөгжихийн хэрээр дагаад энэ мейкап артист мэрэгжилч гэсэн хөгжиж явах хэвээр. Киви хамтлагтай хамтрах болсон тухайгаа жишээлбэл аль уран бүтээлээс нь хойш вэ? Бид нар бас сонирхож хармаар байна л да тийм ээ. За Киви хамтлаг бол дандаа л тухайн үедээ цаг үедээ те юу шин вэ, юу хийх ёстой вэ мэдэрч ажилдаг гэж би үнэлдэг. Тэгээд яг сургуулаа төгсөөд ирж хахад Кивигийн ахлагч одоо Дучуука санал болгоод манай тоглолт одоо ингээд би 4 сарын ихээр ирэхэд л 4 сарын 13-нд анхны тоглолтод болж ирсэн. Би балаас энэ дээр ч манай мейкапыг хариуцаад ажиллах хэрэг надад бол их сэрдмээр санагдчихсан. Хэдэн хоногийн боломж юу? Ерөөсөө ирээл тийм. Тэгэл энэ дээр зориг гаргаад ажилласан. Тухайн үедээ бас их өвөрмөц будалтай байлаа гэдэл тий янз бүрийн бас тийм сайхан үгнүүдийг сонсч илаа. Тэгээд гих мэтчлэн ийм хамтарч анханасаа л юу гэдгийг уран бүтээл хийлээ тэр маань бүтээл болоод шууд хүмүүст хүрдгээр энэ мэрэгжлийн бас онцлог байдаг л да. Зураг зурдаг, дуу хөгжим сонсдог тийм л хөвгтэйсэн. Тэгээд тэр маань ч гэсэн одоо энэ нүүрэн дээрх ер нь бол зураг штэ тий. Тухайн хүндэн тохируулаад зураг зурна.
Тухайн хүнд тааруулаад хувцс гэдэг бол тухайн хүнд зориулаад нүүрэнд нь хувцсанд нь бас тааруулна тий. Ялангуяа бисквичүүд эмэгтэйчүүд манай бол юуны төрөнд л учир улам илүү шимтэж байгаа болов гэж бодчих л да. За Эрдэнэ суудаас юм хэлүүлээд авчия гэх тийм ээ. Тэгэхээр нүүрэн дээр нүүр зурх урлаг гэдгийг монголчууд маань ер нь хэр эзэмсэн бэ? Өөр чинь бодлоор. Миний бодлоор их сайн. Ер нь бол Аз руу бол эмэгтэйчүүд нь их буддаггүй. Будсан ч зөвхөн мэрэгжлийн хүндэл ханддаг ч байдаг юм уу те. Өөртөө будахаараа их мэдрэмжгүй ч юм уу нэг те. Яг өөрөө будсан мэддэг. Харцангуй манай бүсгүйчүүд ер нь монголчууд маань Монгол одоо эрэгтэйч эмэгтэйч хүмүүс маань мэдрэмж аягүй өндөртэй. Тэ аль амиг маш хурдан сургаж тусгаж авдаг. Тийм болохоор ер нь л эмэгтэйчүүд маань өөртөө будсан ч гэсэн ер нь их гоё цэвэрхэн бодцсон байдаг. Ер нь би бол тэр тал дээр бол нэлээд өндөр нөлөө. Одоо Япон бодолт гээл тэгэхээр шал өөр өдөг те. Монгол хатад гээл тэгэхээр энэ дээр хоёр улаантай байх жишээтэй тэр судалдаг л ахалта эртний хатадууд ер нь яаж буддаг байсан, байгалийн ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан. За ер нь эртнээс бол энэ Египтээс л гаралтай те. Ер нь бүр судлаад үзэх юм бол ер нь хүн омгөлж отгөлж амьдардаг байхаасаа байгалийн одоо шохоо будгаар биен дээрээ те нүүрэн дээрээ өнгө бодог хэлж одоо өөрсдийнхөө тийм одоо имиж тэмдгийг тавьж ирснээс энэ мейкап артист мейкап гэдэг юм үүсэлтэй. Тэгэхээр одоо оронд өөр ялангуяа Аз, Европ царай өөр. Японууд сүүлийн үед бол Япон будалт гэдэг одоо ялангуяа Япон солонгосын будалтыг манай охтууд их дүүрэж хийж байна. Ийм их юу гэдгийг бүлтгэр ер нь доли стайл гэж хэлдэг нөгөө хүүхэлтэй мэт харагдах тийм байдаг. Европ нь бол илүү натурал талтай байдаг. Тэгээд Монгол хүн Аз хүний нүүрэн дээр ажиллах, Европны нүүрэн дээр ажиллах их өөрлөлтөө. Аз нүүр бол илүү хавтгааду. Тэгээд дуурэг байдаг бол Европ бол их урт дуу хүнхэр 100% байдаг. Би их сонир нүүр буддаг хэрнээ хүнийг их будаач гэж зөвлөдгөө шүү дээ. Ягаад тэгэхээр хүн өөрийн гэсэн 1% онцлогтой тий. Тэгээд тэрийг байглаас өгсөн тэгвэл тэргээрэл бахарах. Тэрийг харин гоё болгож сэргээж, тэрийг илүү тодруулах бол одоо тэрийг бол би их сайшаадаг. Тэрнээс биш заавал ингээд л маш хүнд мейкаптай ч юм уу эсвэл байнга тэгж будаад байна. Хаяа маш гоё арга хэмжээнд дээр өөрийгөө тий онцгой би ингэж хуурч чаддаг юм а гэдгийг харуулчлаа. Энгийн нэг өдөр зүгээр ингээд тий уруулаа өнгөлөөл нэг энгийн будагтай ч юм эсвэл огт будаггүйгээр шил зүг явж байсан ч болно шүү дээ. Ягаад болох вэ гэж тий. Эрэгтэйчүүд танд ер нь хэр хандж байна? Сүүлийн үед бас эрэгтэйчүүд буддаг болсон гэж. Тий. Ер нь миний одоо юу гэдгийг анхнаасаа миний яг хийж байгаа ажлууд хөвчлэн урлагтай холбогдоод явцсан. Би яг салон студио нэгээд нэг удаагүй тэр маань яг миний яг хийж байгаа зорилготой маань бас нэг уйлдаж өгөхгүй байсан. Миний ажил бол их явдаг, кино багт орж ажилладаг. Тийм байдаг болохоор надад бол урлагийн эрчүүд бол ханддаг, клип, реклам гэл те. Ер нь бол эрэгтэй хүн ер нь камерт гарч байгаа тохиолдолд ер нь нүрээ будах хэрэгтэй. Би түрүүнд хэлээдсэн камер маш хүчтэй болсон. Тийм учраас өөсөө хүртэл болсон. Маш мэдэрчдэг учраас эрчүүд бол камертай харьцаж байгаа тохиолдолд зайлшгүй мейкап хийх шаардлагатай гэж боддог. Энэ улаан хацрыг арилгаад байдаг дээр ер нь юу гэж боддог? Улаан хацар одоо ингээд энэ тэмцлэгээний гоо сайхан ингээд тэгэхээр ингээд харахаар улаан хацрыг арилгана л гэдгийгсэн байна л да. Надад болохоор улаан хацар хөөрхөн эрүүл тэгээд надад ч бас тэгж бодогддог байхгүй. Тэгээд яг тэрийг зарим нь бол судсын өргөсөл өдр гэж одоо ангийнхаа аюугаар бол тэг эмзэг болчдөг гэж үздэг юм байлаа. Миний хувьд бол их улаан хацар хөөрхөн штэ. Маш сайн мэдрэх хэрэгтэй. Эмэгтэй хүний хөв, эрэгтэй хүн ч нэг хөв. Заавал бусдыг дуурайгаал би ингэчүүл гоё болох юм байна. Ингэжиж л би өөртөө итгэлтэй. Гол үндсэн тэр юмний сүнс бол зүгээр өөрт чинь байгаа итгэл, өөрийгөө нэг хүү гэдгээ мэдрэх тэр л байдаг. Тийм болохоор сэвктэйч бай, одоо улаан хацартайч бай, хавтгар хамартайч бай, өргөн нүртэйч бай. Хэрвээ тэрийг өөрийнхөө давуу тал болгож, өөрөө тэргүүрээ бахархаж, тэрийг юу гэдгийг ямар нэгэн байдлаар сул тал гэж өөртөө тэгж эмзэгж хүлээж авахгүй л тэгэл. Гэхдээ хүн чинь ингээд өөртөө биш бусдад сайхан харагдахын тулд ер нь амьдрэх юм биш. Нэг бол энэ хувц өмсөж байгаа ш тэр мейкап ш тэр ер нь ингээ хинч харахгүй бол сайхан гэрийнхаа юутай энэ суужиж болно шүү дээ тий. Эвтэйхэн шүү дээ би. Шүү дээ болно. Тэгтээ урлаг, соёл одоо юу гэдгийг тий. Тийм болоод ирэхээр их өөр болно л да. Энэ өөрөө дандаа л хүнийг сайхан байхыг шаарддаг тий. Тэрнээс хүмүүс айгүй хүлгэр дуурайлал авдаг. Бас энийг хийдэг мэрэгжилтэй хүн байж ямар сайн юм ярьдгийг гэж юм. Хит бас автаад ирэхээр альва юм тий тэнцвэртэй байх хэрэгтэй. Хит автаад ирээл хит өөрлөгөө биш хитрхи их гадна тал руу хандаал хит их Хүмүүс намайг яаж харах бол өөртөө таалагдахгүй хамаагүй эмэгтэй хүн зөвхөн нөхөртөө таалагдах гэж юм уу те эсвэл бол
зөвхөн найзуудаа таалагдах гатал ингээд нэг дүрийг битгий хэсгээр. Үнэхээр хүсэж байвал бүр өдөр бүхэн бодолтой. Өдөр бүхэн сурмууснаа. Өдөр бүхэн одоо яадаг юм. Гол нь тэрийг өөрөө хүсэх хэрэгтэй, өөрөө яг тэрэндээ кайф авах хэрэгтэй, тэрэндээ ач холбогдол өгөх хэрэгтэй. Хүнд зориулж. Хүнд зориулж шүү дээ. Киноны уран бүтээлчтэй хамтарч ажилладаг гэрс ямар кинон дээр ажиллав? За би Бурхан өршөөг гэдэг кино, сүүлийн кино. Тэгээд ер нь Big Line-ы 3 би даасан. Уран сайхны кинон дээр мейкапын хариуцж ажиллалаа. Гоёлын даашинз цасаа охин Бурхан өршөөгийн 3. Кино урлаг гэдэг бол мейкап артист хүний хувьд бол бас их том даваа байдаг л да. Одоогор манад бас одоо creative visual effect-үүд их одоо хийгдэж эхэлж байна. Манад одоо тэгэхээр энэ талаар бас мейкап бас дагаал хөгжих ёстой. Цус одоо цэврүү юу гэдгийг одоо шарах сорвыг хүртэл дээр үед бол их махчилж хийдэг гэсэн бол одоо энэний тусгай бүтээгдэхүүнүүд гарцсан арга технологиуд нь шинжлэгдэж байгаа. Тийм болохоор мейкап артистуудаа зөвлөөд би ч гэсэн өөрөө би тэгж боддог. Одоо явж ахаад сурахаар болж байна тий. Яг нэг гоё аимшигын кинон дээр ч юм уу нэг яг тийм нэг актер цустай юм дээр яг тэр бодтой тэр киног амлуулж байгаа юм бол бас мейкап тэр эффектүүд байдаг шүү дээ тий. Кати Золи ч гэсэн таны ч гэсэн Малайзд сургуулиуд төгссөн юм байна тий. Тэгэхээр яг ойрын хэдэн жилийн хугацаанд Малайз гэдэг улс бол ер нь нэг л тийм буруугаар хүргэгдээд байна л да. Тэнд сургууль сурдаг нь юу байдгийг инээ тэр гэсэн ойлголт бас их төрөөд их шиг байна. Тэнд сурах боломжууд нь хэр байдаг юм бэ? Малайз бол харцсангуй юу их сайхан орн шүү дээ. Сингапурт би хэлний бэлтгэлд байсан. Тэгэхэд бол маш өндөр өртөгтэй. Тэгэхэд яг адилхан чанарын диплом, яг адилхан чанарын сургалтыг зэрэгцээ оршиж байгаа. Ерөөсөө л бараг 4 цаг автобусаар явна, 1 цаг онгоцоор нисэл очиж байгаа газарт ийм өндөр одоо үнийн зөрөө байдаг. Тэгээд Малайзыг сонгож сурж ирсэн л та. Тэгээд тийм болохоор Малайз өөрөө их муслим шашинтай төр засаг нь их чанга байдаг болохоор хүмүүст өөрсдийнхөө ухамсарт нь айгүй хэмиг үлдээдэг, сонголтонд нь үлдээдэг. Манайхан очоод тэрийг их буруугаар ашиглаад байна л да. Одоо аль болохгүй тань очиж одоо гэмт хэргийн золиос болдог, хүний намын золиос болдог. Дээрээс нь одоо хар тамхи гээл тий. Гэхдээ энэ бол дандаа сөрөг талаасаа гараад байна. Тийм болохоор бас л нэг бидний ярьж ирсэн. Эерэг талаасаа чаддаг юмараа их орно сурталчилмаар байна тий. Энийг хүн бүр одоо өөрөөсөө л эхлэх хэрэгтэй. Хүний газар нутгийн нэрийг бод, өөрийн газар хүнийг хайрлагал үг шүү дээ. Тэгээд царайны хэлбэрийн тухай ч юм ингээ ойлголтууд их санаа санагддаг юм аа. Жишээлбэл том алагнууд ч юм уу, давхраатай нүд байвал гоё ч юм уу, өтгөн хөмсгч гэдэг юм уу. Них гоё одоо ямар хамар гэдэг юм те. Ингээд нэг хүмүүс заавал тэрнгээр хүлээж авахгүй байдаг нь надад заримдаа. Ойлгомжгүй санагддаг л да. Ер нь тэгээд юу ахalta нэг магадгүй клипнээс магадгүй үзэж байгаа юмнасаа хүмүүс ийм л байх хэрэгтэй юм байна гэдэг. Тийм сэтгэл аваад байна л да тийм. Өндөр туранхай эмэгтэй сайхан гэд бодцдаг тэр нь дүр төрх гэдэг чинь тухайн бас орноос их өөр. Монголд нүд хөмсгийг л их гоё гэлээд тийм нүд хөмсгтэй л алаг нүдтэй өтгөн хөмсгтэй л бол ах хөрх хөмсгөө гэл. Тэгтэл Солонгост бол жижигхэн нүртэй л бол их хөрхөн гэдэг. Тийм болохоор тэр нөгөө Солонгост пластик surgery хөгжиж тэ шанааныхаа ясыг энэ хацарныхаа ясыг их ахуулдаг. Тэр юм чинь тухайн оронд одоо хөөрхөн гэж үзэж байгаа үзлэгч их өөр. Малайзд бас нүдийг хайгуу онцолдог. Одоо магадгүй тэр зөвхөн нүд нь гардаг тэр нөгөө өмсгөл тийм муслимын тэр үзлээс бас зөвхөн нүдэрээ гоёдаг эмэгтэйчүүд нь. Тэрнээс үлдэлж байж болох юм тийм. Юу руу хятад руу бол арьсаа их чухалчилдаг тийм. Их цэвэрхэн арьстай байх хэрэгтэй л гэдэг. Тийм тухайн орны онцлог. Махлагтай эмэгтэйчүүд эндхийд очих юм бол асуудалгүй юм шиг санагдаж байна. Тийм шүү дээ. Ер нь гिचшээс тэр нүр нэмэх заслыг эсэргүүцэж байгаа ч үнэхээр таалагдлаа л да. Тийм ээ. Тэгэхээр магадгүй үзэгчд маань ч гэсэн зарим нэг эмэгтэй шийдвэр гаргах гэж сууж болно шүү дээ. Яг энэ мэрэгжлийн үеийн хувьд юу гэж хэлмээр байна? Өөр сонголтоо зөндөө байна тий. Үнэхээр хийлгээл тэгэл тэрэндээ бүр маш аз жаргалтайгаар сэтгэл хангалуун магадгүй тэр нь эргээр маш амьдралд нь өөр эерэг өөрчлөлтийг авчирч байвал хийлгэж болно. Гэхдээ тэрний өмнө маш сайн бодоорой. Тэгээ ялангуяа тэр эмнэлгээ сонгохдоо тий. Энэ бол нэг л удаа хийлгээл бол нүүр будалтыг бол магадгүй угаач штэ тий. Мис гэдэг бол өөр маш аюултай сонголт байдаг учраас тэрэн дээрээ маш хин нэгний шууд ятгалгаар ч юм уу битгий тий. Маш удаан бодоорой, судлаарай л гэж зөвлөх. Тий. Урлагийн хүмүүс бол тэгтээ бас ингээд яг нөгөө сайхан гоё сайхан байх хэрэгтэй гэдэг үгээр бас энэ талын эмчилгээ хийлгэж байна. Гэтэ энэ салбар чи өөрөө яагаад хөгжөөд байгаа юм? Эцэст хүнийг сэтгэл сайхан, сэтгэл хангалуун байлгаж, юу гэдэг амжилттай байлгаж, тэгээ өөртөө итгэлтэй байлгах гэж л энэ юм хөгжөөд байна. Энийг тэгэхээр эндээс бас аваад хэрэглэх бас
буруу ойлголт биш. Энэ зөвхөн миний хувь хүний л бодол болохоос шүү дээ. Манай нэг найз яагаад асуух болсон гэхээр нөхрийгөө хөдөө авцаа аварна давхраа илгэсэн юм байна л да. Тэгээд хилээг байж байгаад нөхөр нь үрэтэрсэн чинь миний нүдийг буцааж авчирч өг гэсэн. Тэгэхээр ч одоо айгу хэцүү асуудал болчихж байгаа байхгүй тий. Гэх жишээ тий. Ганц өөрөх нь өмч бишээх юм шүү дээ. Тий. Маш баярлалаа та бүдгийн ажилд амжилт хүсье. Тэгэхээр өнөөдөр өөрсөн гол зорилго бол хэдхэн жилийн өмнө монголчууд маань ямар нэг юм тэмцээн уралдаанд ороход те зардал мөнгө инээ тэргээл бүх асуудал тамирчин ганцаараа явдаг юм. Эсвэл Катя зал одоо өмнө явж исэн бол одоо өөртөө хөрөнгө зардлаар ч юм уу тэнд байгаа загвар өмсгчдийн гуйж түгээл ингэдэг байсан бол манайхан өөрсдөө хөдөлмөрөөр хийж бүтээж чаддаг болчих те. Ардаа маш том баг бүрэлдэхүүнтэйгээр жинхэнэ хий гэсэн тийм зорилготойгоор очиж хийгээд чаддаг болжээ гэдгийг л бас эдгээр бүсгүүчүүд маань харуулж байгаа. Ингээд явж байгаа ажилд нь амжилт хүсье. Тэр том брэндүүдтэй Монгол брэнд бас өрсөлдөх нь байна шүү дээ. Энэ бизнес чинь өөрөө маш их одоо юу гэдгийг анхаарал татах ийм онцлогтой бизнес. Тийм учраас энэ бүхнийг ашиглая, залуучуудаа дэмжиж, хамтдаа явж оролцъё. Тэгснээрээ дараагийнхаа юмда гүүрэн болъё тий гэсэн замыг нээ гэсэн л тийм бодолтой. За баярлалаа та бүхэнд. За сайхан чадварлаг эмэгтэйчүүд нэгдсэн байгаа юм байна. Орцсон. Нилээ сайхан мэдээтэй ирэх байхаа гэж найдаж байна. За баярлалаа. За тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн сүүлийн жичин бол миний жичин. Яагаад би энэ хүнийг урих болсон бэ гэхээр өнөөдөр Монголын амьдрал эмэгтэйчүүдийн нуруунд дээр байна гэж ярих хүмүүс бас олонтоо тохиолддог. Тэгэхээр нарантуул гээд захыг одоо зах руу орж үзээгүй, тэнд үйлчлүүлж үзээгүй улсын хэмжээнд ховрах 80% нь эмэгтэйчүүд ажилтдаг гэж сонссон. Тэгээд яг л сар шинэ болох гэж байгаа энэ цаг үед бүгд л ачаалттай ажиллаж байгаа. Тэгээд би Эгэлжирийн Монгол бүсгүй тунгалаг хэмээх үйлчин бүсгүйг урьсан юм а. Яг л энэ нарантуултай ажил амьдралаа оловсон. Тэгээ орж ирээд цөмөрөө. Урьсан танилццгаая. За тунгалаг хичээг урьж байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Үйлчин гэхээр шууд дээл хувцсруулах хараа явчлаа. Ямар сайхан гоё өнгөө. Энэ одоо яг намин өнгө гэж ярих уу? Намин ногоон. Намин цэнхэр гэж бас байна уу? Цэнхэр, намин ногоон өнгө. Сар шинд өгцөн байхад нарантуул дээр нь зогсоохгүй дуудаад аваад ирлээ зүгээр үү? Захаас ирүү та? За тэрнгээр хэр их ачаалттай байна? Айгу их ачаалттай байна. Одоо тэгээд тэр зам нэг үндэсний ховдос юугаар би ч үндэсний ховдос гэдэг болохоор айгу их ачаалттай байна. Тий. Та ер нь бүр багасаа ойсон уу? Би ер нь багасаа л ойсон. Хүүхдтэйхээс тэгэл нөгөө жоохон байхасаа ер нь урмаар л юу асан юм да би ч. Тэгэл манай аав ээж тэгээд дөрөөсөө магтаал манай охин айгуу юм уран шүү мондгийн ингээл ахаар хүн чинь нэг улам ингээл юмыг бүр урамшаал айгуу ингээл юмыг л бүр хийх гэдэг юм билээ. Тэгээд ер нь юм аяас орсаа. За манай аав ээж эднэрүүд дөрөөсөө бүх юмаа хийгээд за ингээд хонь мал гаргалаа гэж чинь арснихийг шүүдээл илдээл ерөөсөө янзын илддэг манай. Ерөөсөө тэгэл өхрийн ширмэр ингээл өвөл жишээ хийлээ. Сурмарч янзын илдэн штэ. Сураач бүх юмаа хэрэгэл. Тэгээд ээж бол ерөөсөө бүх юмаа л ойно. Утал дээл ерөөсөө бүх юмаа. Тэгэл тэр нутагта тэмч нэртэй зартаа ерөөсөө гүн мондөг уран шүү гэж хэлж байгаагүй байна. Хэлэхгүй зүгээр л энгийн жирийн л Монгол өдөр тутмын тийм хэрнээ одоо бодоход бол бас л мундгал юу яасан бэ тий. Тэгэл ер нь аав ээжээсээ л өвлж тэр юмыг түүнээс бол энийг ингээ заавал сур энийг ингээл надыг би нэг эмэгтэй дүүтэй 4 ахтай дээрээ тий 2 эрэгтэй дүүтэй. Дүү нас дээл үед юм билээ тий. Манай эмэгтэй яг дүү бас хоёулаа юм аядаг. Тэгээд өнөөдөр одоо жишээ нь үзэгчд маань сонирхож байгаа хэл та дээлний хан шир байна. Дээлний хан шир нь тэгэл доотлол нь нэг 70-80-аас тэгэл дээшээгээ тэгэл 2-3 саятай тийм л байна. Дээлний хан шир. Таны өмссөн байгаад энэ бол тэрлэгэн дээл тийм ээ? Энэ тэрлэг дээл. Тэгээд эмжээр нь болохоор яг өнгөөрөө? Өнгөөрөө тийм. Ингээд хийлгээд өмсөйг гэвэл хідэн төгрөг нь. Энэ болохоор ингээд пүүс үгдэг. Өнгөө тэгээд гэхдээ энэ бол материал нь бол нөгөө цэвэр хөр хорхоо юу гэдэг. Тийм хөр хорхоо шүсээр нэгсэн цэвэр тийм пүүс үхээгүй. Тэгээд яг нэг иймэрхүү дээл болохоор за метр нэм торох чинь тэгэл нэг манай наран тулдарч бол бас гайгүй шүү дээ. Юмны хан шиг харьцангуй ер нь тэгэл гайгүй байдаг гэж бодоход нэг 18-аас 25 хооронд байдгийн материал метр нь.
Тийм тэгээд л нэг хийц мээц тэгээд оюутлан маялч гэсэн бид нар ер нь хайрцангуй тэр солоо эднэрийг бодоход бол ерөөсөө тэгэл ард түмэн дээр нь өөрсдийнхөө хэрэгцээ юунд зохицуулаад тийм их өндөр үнэ ханшаар үнэлээд яагаад байдгүй. Түүнийг тэгээ нэг иймэрхүү дээл нэг 120-оос нэг 180 багцаанд л явна да. Тэгтээ яг энэ арай жоохон тансаг юунтаа орно л доо. Тийм материал нь тий. Үйл болчихсон та гадаа даарч гин үү? За тэгэл гадаа ч гэдэг даардаг. Тэгтээ би ер нь их даарч гин гэж боддоггүй шүү дээ. Энэ өвлийн эд ингээд үсэх гэж энэ жил ч яг харьцангуй дулаахан байна. Тэгтээ би бол бас л юмаач ойн өөрөө ч тэр юмаа борлуулаад зараад ингээд гадаа зогсоод өвөлчиг зогсоод зунчиг зогсдог шүү дээ. Тэгэхэд би бол ер нь дараад одоо яана гэдэл төсвөр алдаа тэгээд байдгүй шүү дээ. Сурцсан байдаг юм байл гэдэг. Бид нар ямар сайдад Нарантуулдаа сурвалжлага бэлдэж очсон юм. Тийм сарвч сүйдрвч маягийн яг тэрнлүүн яваад орохоор их хүүтэн байсан. Тэгээд та даарч ийн үү гэсэн чинь өө би ч та гадаа ахтсмаа үнэг шиг өнгө ордсон шүү дээ гэж хэлж инээ төрөж байсан. Тэгэхээр дөрөв урилга нэвтрүүлгийн зочид хаана байна? Бид тэр газар очиж урилгаа заавал өгдөг. Тэгээд яг одоо бид Нарантуул худалдааны төв дээр ирсэн байна. Ингээд миний урилга өгөх гэж байгаа зочинтой хамтдаа олцгаая. За сайн байна уу тоглогч? Сайн байна уу? Сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна уу? Арилжаа 8 ихтэй, ол зам ихтэй. Ол зам ихтэй, арилжаа 8 сайтай байна уу? Тэгэхээр Монголын үндэсний олон нийтийн телевизийн дөрөв урилга нэвтрүүлгээс одоо энэ Нарантуул худалдааны төв дээр ажиллаж байгаа, амьдрал нь сайхан явж байгаа олон сайхан хүмүүсээс төлөөлж таныг нэвтрүүлэгтээ урьж байна. Сар шин төгссөн болохоор ажил ихтэй, хүн ихтэй байна, худалдаа авагч ихтэй байна. Эрэлт хэрэгцээ бидний хийж байгаа ажил их юутай хэрэгцээтэй байна. Тийм үү. Бид энд орж ирээд нэг 10-аад минут болоход их л хүйтэн санагдаад байгаа. Та даарч байна уу? Ер нь их даарахгүй дэжтэй гайгүй байна. Тийм эндээ дассан бодоош тэгдэг юм уу ерөөсөө тэгээ нэг ажлынхаа ирч хүчин тэгдэг бахад нэг даарахгүй байна. Даарах зав гарахгүй. Тийм даарах завч гарахгүй байна. Ерөөсөө даардаа гэж хэлэх зав гарахгүй байна. Урчин ихэд би одоо нэр шүн дунд ер нь 2-3 цаг хүртэл юм ойсон. Тэгээд одоо ингээл нэг хідэн цагч унтгиймдээ өглөө нэг 6 цаг цэрдэгч нэг 3 цагт унтж байгаа өглөөний 6 цагт урсж байгаа гэдэг чинь одоо нэг 3-4 цаг л амарсан юм да тий. Тэгэхэд бол тэгэл унтаал тэр хугацаанд бол унтаж амраал тэгэл маргаашийнхаа ажил эхэлж байна. Авирлагыг хүлээж авлаа. Танай студид очлоо. Баярлалаа та бүхэнд. За баярлалаа. Маргааш. За баярлалаа. Яг үндэсний дээл оёо тэгээд тэрийгэ борлуулад ингээд захтар зогссон бол Динжи мангас эхэл зогссон. 20 гаруй жил болчихж байна энэ дагнад. Тэгэхээр энэ хүмүүс яриа л байдаг штэ тэнд байж байгаа хүмүүсийг олон жил дааруулж хөргөл одоо биеигөө боллоо энэ тэрэг гэлээ. Яагаад өөр тийшээ явчихгүй байна? Тий, ерөнхийдөө их олон хүнийг тижээж ингэж яаж штэ. Тэгэл өөр тийшээ явж болж л байна л да. Өстө нэг салаа молоо нэгээд ч юм уу тийм ээ. Тавтай доктой юунд бол ингээд бас юу яаж болж байна. Тий болно. Тэгтээ бол тэнд байхад үнэхээр бас нэр бүх олон хүний амьдралыг залгаад болоод байна л та. Хэдий нөгөө нэг нөхцөл байдал хүндэлтэй хэцүү. Тий гэлээ ихтэй тэр одоо их олон хүн харьцаж юу яаж байна. Тэгэл тийм учраас тий хөдөө гадаа ер нь гадаадын ус уудчгэл их харьцдаг шүү дээ. Ер нь Нарантууд руу чинь гадаа дотоодоос их усууд харьцсан шүү дээ. Тэгэл тийм учраас тэгэл нэг ард түмэндээ ойр юм аа. Тэр хүн хэдий бас улсууд айгүй тэг шүүмжилдэг л дээ сайхан самбуугыг. Тэгтэл бол бас их өгөөчтэй хүн шүү. Олон хүнийг амьдралдаа залгуулсан. Их олон хүнийг нэр амьдрал залгаж их олон хүнийг тижээж штэ өстө нэр нохон гүлэг хүртэл тэнд чинь ингээл нэрэ амьдрах гал байж идэг штэ нэр хүүхэд нүгэр ороод байгаа тийм штэ. Та хэдэн хүүхэдтэй вэ? Би 3 хүүхэдтэй. Манай 3 хүүхэдтэй. Октод дээл аяах уу? Октод бол тэгэл ордол оёх байх та. Гэхдээ яг үнийг хэлэхэд ингээд юм оёно гэдэг чинь нөгөө айгу нарийн бас их хүндл юу л да. Тэгээд нөгөө манай хүүхдүүд болохоор тус тусын мэрэгжил сургууль төгсөөд тэгэл би чиг нэг яг ингээд дээл оёод ингээд юм оёод миний хажуу тийм ээ. Энийг өвлөө та нар энүүгээр амьдр гэж би бас шаардаагүй. Өөрөө хийж байгаа ямар л анхаарал тавьнахаас яг манай өвгөн битэр болоод ингээд энэ хүүхэд хичээлээ хийсэн үү тийм ээ. Одоо ингээд хичээл номыг хийх гээл чи хичээлээ хийсэн үү тэгээд байна ингээд байна гэж яг ингээд бодсож чинь
бараг тэгж хийлж шаардж байгаагүй шүү гэдэг шүү дээ. Нэг амьдралын шаардлагаар тэгээд хийж байгаа. Амьдрал ямар байна гэж. Амьдрал болвол дажгүй шүү. Ер нь амьдралыг би бол одоо ингээд зах зээлийн юу хичээл даван тууллаа бас тийм ээ. Тэгэхэд бол нэг удаа надад бас яасан хэцүү юм бэ гэх тийм юу гараагүй л ер нь гараагүй шүү. Тэгээ манай өгөн ч гэсэн өөрөө ер нь бас нэг угийн нарийн мужаа хүн. Тэгээд тэр зах зээлэр чи хоёулаа ажил хийжсэн цэслизмэд сургууль төгсөөд хоёулаа ажил хийжсэн л да. Тэгэл тэр хооронд ч нөө өөр хүүхдээ өсгөн те. Би юм оён юу ч бүр жижиг сажиг юмнаас эхэлж ойж исэн анхлаа. За юунаас эхэлж? Ер нь дэвчиг ундааж тэгээд ерөөсөө энэ сахины өөц мөц зүгээл зэгзагдал тийм юу өстой тэр зах зээлийн үед чинь материал чавар исэн чи ер нь материал олддгүй байсан шүү дээ. Нэг дайлам давж гисэн олдвол ерөөсөө тэгэл юу хамаагүй хийдэг байсан. Тэгтээ тэр бүхэн борлдог байсан. Онцлог нь те юм ховор байсан. Тэгэл өстой нэг хүүхдийн нэг жижигхэн байрвч хийсэн ч гэл зарагдчихдаг. Тэгээ зарагдчихдаг ерөөсөө юу ч хамаагүй хийхтэл ингээд зарагддаг байсан байхгүй юу. Тэгээд манай нөх өрөөр мужаа учирсан нэг ийм жижигхэн ширээ сандал хийхтэл хүртэл тэгээд авчаал хоёулаа захтаар авч зараад мөнгө болгоод энэ хөдөлмөрөөрөө болгоод бүтээгээ явуулсан болохоор ерөөсөө тэгж амьдрал зах зээлийн юунд байр цалдаж одоо яана нэг юу байгаагүй. Eel сайн мэддэг хүмүүс оёсон дээлийг хараад хит хоног оёсон бэ гэж асуудаг, хэн урсан бэ гэж асуудаг гэсэн. Тэгэхээр та ер нь өдөрт хэдэн дээл хийд юм бэ? Яг суугаад ингээд хийх юм бол нэг 2 дээл оёно. Өдөрт үү? Тий, өдөрт. Одоо чи яг нэг юутай ингээ уралдаад нэг дээлэн дээр цаг нартаа 7 хоногийн баг ч өгдөг байсан. Хамгийн гол нэг за яг хөдөө суугаад ингээл таваараа усууд нэг дээд ойхоор бол 7 чонч хэрэгцээнийхээ амиг ойх чинь бол тэгэл бас хэд чонж тий болно л та. Тэгэхэд бол бид нар ч нөгөө яах вэ? Энэ үгээр нөгөө амьдарч байгаа учраас бушуух оёол, хурдан шиг оёод л тэгж юу яадаг учраас ажил хийж байгаа ажил минь учраас бага хэмжээний үйлдвэрлэл явуулдаг шүү дээ. Үйлдвэрлэл явж энэ үгээр явж байгаа. Тий. Жохон байхад ээж маань эмэгтэй хүн ямар ч дээл оёл өмсчдэг бай гээл зааж исэн л да. Тэгээд заавал энэ шилб за ингээд товч шилбийг ингэж хад гээл ингээл тэгдэг байсан. Тухайн үед их л хэцүү санагдчихсэн. Одоо ч бүр төсөөрсөн байна л да. Тэгээ таны хувьд бол энэ аль хэдийн гарт орцсон. Эсвэл юу гэдэг вүлээ? Та бол ерөөсөй түүртдэггүй байхаа. Таныг түүртүүлдэг юм одоо жишээ нь байх уу? Давчил фатахад нарийн байдаг л да. Тий. Нэг юм өрчлээ нөгөө шил фадсан чи хөвтүүлээ татцсан байна. Босоо байж байгаас. Тэгээд нийт одооны бүсгүүчүүдийг та шүүмжилмээр санагддгүү. Жишээ нь ээжийнхаа заагаад өгсөн дээлийг сураагүй айрын итээр энд суужлаа л да. Хүнийг нөгөө тухайн үед ингээд заагаад ингээд оёо сурчаад ихтэн сурцсан л бол хүн тэгэл сурцсан юм чи ерөөсөө тэгэл хэрэг болж шүү дээ. Хизээч хэрэг болно шүү дээ. Хүн жижиг сажиг гуйроосоо хийгээ сурцсан юм бол тэгэл хүнд хэрэг болдог. Тэрийг хийж сураагүй л үлдсэн бол тэгэл үлдчихдэг юм билээ. Та бол өөрөө бүтээгдэхүүнээ хийдэг тийм ээ. Тэгэхээр урдаас бараа оруулж ирээ зардаг ч хүмүүс байна. Та бас энэ үндэсний өв соёл гэдэг юм авч үлдэж байгаагийн хувьд танд ямар бахархал байд юм бол? Их бахархна. Үндэсний хувцас ойдгийн тул ингээд үндэсний хувцсыг ойж яхад ер нь тэгэд ингээд энэ хувцс ингээд ойход энэ муу юм нэх бодогдохгүй шүү. Чинээ ядраад нэрээ айгу хүнд өстө нойр хоолгүй байсан ч тэгж нэг муу юм бодогдоол ингээд байдгүй шүү. Нөгөөдгөө оёол энэ ямар гоё тэр тусмаа ингээд хүний юм ингээд оёол ингээд бүр гоё оёх тусмал ингээд ерөөсө урамшаал айгу тэр нөгөөдгөөс урам аваад тий бүр ядрах бол юу ч биш шүү дээ. Ядарна гэж хүн одоо би тэгэд залуучуудыг тэгдэг үнэхээр жоохон залах уу? Ер нь хөгшин залуучгүй. Ер нь залах уу тийм хүн л жоохон амьдрал хэцүү байдаг баг. Баг гэхгүй ерөөсөө нэг дээл хаваа сурцсан байхад өөрт нь хэрэгтэй. Гадныхан наран туулаар их үйлчлүүлдэг гэсэн чинь ерөөсөө телевизийн нэвтрүүлгүүд үзчихсэн гэсэн зах дээрээс очиод ингээд дээл хувцас авч байгаа юм их харагддаг. Тийм хүмүүс их л юм авч ирсэн байх л дээ. Монгол дээлийн ихэвчлэн юуг нь харж тэд нар худалдаа авалтай гэдэг. Жишээлбэл одоо Европ тал руугаа усуудлахаар нэг жоохон тийм бараан, хар бараан, хөхтүү ч юм уу
Тийм өнгөнд сонирхолтой юм бэл. Зөвөр Аз талтай юм. Аз тал руугаа бол жоохон тод өнгөн дуртай. Тий тод өнгөн дуртай. Тэгээд Дүнжин гарав дээр бас нэг шинэ худалдааны төв Тэнд бол арай дулаан доорсон тэнд их тогтой их сайхан юу гэдэг. Тэнд манай өгөн сууж. Дүнжин гараас өгнөөс болго өөрөө наран тул дээр зогсоод байгаа гэсэн. Та өөрөө очихгүй байсан гэсэн. Өө тэнд чи бүтч өгч гэсэн. Бүтэхгүй байлээ. 20 жил болоод тий гадаа зогсоод нэг бодлоо айгу дэсвэр хатуучилтай болчихсон шиг дээ шүү. Би чинь тэгээд наран тул дээр зогсож тий манай өгөн бас жоохон бие муутай л да. Тэгээд ерөөсө бие муутай гэд хүн гэрт суугаад аваад бүр хэцүүх юм билээ шүү. Тэгээд тэнд очиод юу бас ч тэгээд айгу сайхан байх юм чи би минь дэжгүй. Олонтой хайрцан хүн чинь тэр юм хийж ажиллаж хөдөлмөрлөх тусмал тэр би өвчин чинь мартагдаж тийм ээ. Бараг эрүүлж тийм шүү хүн хөдөлмөр хийх тусмаа. Хулгай зэлгээ сүүлийн үед гайгүй болцсон уу? Хулгай болвол ер нь бас байдаг шүү. Дээлээ алдах уу та? Алдсан шүү дээ. Дээлээ алддаггүй шүү дээ. Тийм үү. Одоо ингээд сар шин төхөөд хүн амьтаа бужигнаад ирэхээр тэгэл хулгайч нар нь айгүй их ажиллана. Айгүй их нөгөө хулгайч нарын айгүй их болчтой шүү дээ. Юм аа бил. Баяр нөхөн ирэхээр. Тий. Яг ийм нөгөө баяр наадам гэдэг ингээд хулгайчтай барилцаад авч исэн үе байна уу ер нь? Бас байд юм уу? Яг юм аваад явж лээ. Тэгэл зарим нь бариад ирэн дээл мэлж юм л тэгэл зөндөө алдсан шүү дээ. Тийм шүү дээ. Ойдлоо хийн, борлуулна, хамгаалагч хийн, дискурчнэ хийн. Захирал, менежер, борлуулагч. Зөөгч. За амжилтнаа үндснийхаа дээл хувцсыг одоо ингээд 20 гаруй жил уруулсан. Тэгээд ингээд та дөрөвтэй ингээд нэг сар шинийхаа бэлэг болгоод нэг дээл юу сайхан ойж бэлгэлж өгнө. Тий та дөрөвтэй болж байгаа мó гэдэгсэн шүү. Залуудаа тэгээд тий би нэг өөрийнхөө тэр өдий болтлоо миний амьдрал одоо тэр юун дээр ингээд тогтоод ингээд сайхан явсан учраас та дөрөвтэй нэг сайхан дээл хамтааз бэлгэлж өгнө. Цагаан сарынхаа бэлэг болгоо тий. Тэгвэл бид нар дараагийн сар шинийхаа дугаар дээр тунгалаг хичээхаа хийсэн сайхан дээлэг өмсөөд үзэгч олонтойгоо уулзах нь шүү дээ. Хүмүүс одоо янз бүрээр хэлэх үедээ хүн урьж оруулснаа бэлэг аваад дээр нэг хамаг орлогыг хаажлаа гэж бодох үед. Одоо гэхдээ бэлэг бол сэтгэлийн юм шүү дээ. Сэтгэлийн юм шүү дээ тий. Би ер нь бас хүнд бэлэг өгөх дуртай. Та тэгээд нутаг өснийхэндээ манай нэвтрүүлгээр дамжуулаад сар шин болох гэж байна. Мэнчилгээ өргөж болно. За. Би Ховд аймгийн Чандван сумын хүн байгаа. Тэгээд нутаг усныхаа бүх ах дүүс ингээд сар шин төгч чинь сар шинийн баярын мэнд хүргье бүгдөрөнд. За. Бидний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочтой хамт байсан үзэгчтэй баярлалаа. Тэгээд хүн өөрийн гэсэн мөрөөдлийнхөө төлөө зорилгынхоо төлөө тэмүүлтэй байл ямар ч амжилтанд хүрч болдог гэдгийг манай нэвтрүүлгийн зочид үргэлж үзэгч та бүхэнд харуулж чаддаг. Тэлгүй яг хорвоо өөрөө үнэхээр тэрнээс илүү бидний төсөөлж байгаас илүү баялагийн. Тийм ч учраас бид бол ингээд маш олон төрлийн өөр өнгөтэй хүмүүсийг бол нэвтрүүлэгтээ оролцуулж байгаа. Өнөөдөр ч гэсэн сонирхолтой сайхан өдөр байлаа. Од дурандагч залуучууд манай жавхаа жинхэнэ Монгол гэж татдагсан малчин ах байлаа тийм ээ. Тэгээд мөн нүүр хувиргагч бүсгүй тэгээд уйлчин эмхтэй ийм дөрвөн зочныг өнөөдөр уулзсан даа их баяртай байна. Тэгээд энэ бүгдээр дамжуулаад бас л нэг өөр ертөнцийг бид нар танин мэдэж бидний одоо хараа өргөсөж ухаанд хэлж идэг юм уу те сэтгэл уужрлаа шүү дээ. Хамгийн сүүлчийн зочин эхэндээ ярианыхаа эхэнд хэлсэн шүү дээ. Би тэр урмыг авч ирсэн учраас үйлчин болцсон тийм ээ. Хүн болгон нэгэндээ сайхан урмын үгийг сайхан урмын үгийг хайрлж ивэл тэр хүний дараагийн замд нь ямар их том хөшүүрэг болдог вэ гэдгийг л эндээс бид ганцхан өгүүлбэрээс л ойлголоо. Тийм учраас нэгэндээ урам өгж амьдрцгаая. Эх 7 хоногт бол бид сар шиндээ зориулсан тусгай дугаарыг бэлтгэх юм байгаа. Ингээ эх 7 хоногийн 4 урилгаар эргэн уулзтлаа. Тэр баяртай. Сайхан баярлалаа. Сайхан амраарай. За